Би үзэл буюу аминч бүр сайжлах юм бол аминч хуваа хичээсэн бусдыг боддоггүй. Юм бүхэн сайн биш байна. Бид нар сайн бодох хэрэгтэй. Тэгээ гол юм нь юу вэ гэхээр Би их буруу зүйл хийж ижээ. Их уурладаг байж. хэдий хэмжээнд бодит үннийг ойлгон тэр хэмжээгээр амьдрал үнцэнтэй болно. Шашны одоо VIP гэдэг ойлголт. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн сэдвээрээ буддийн гүн ухаан болон ёс суртахуун гэсэн сэдвээр ярилцахаар Лигман сангийн тэргүүн буддийн гүн ухааны гэвш Батчингэл багшийг зочноор урьсан байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдрийн бит хоёрын одоо сэдв бол буддийн гүн ухаан гэж ерөнхийдөө бол маш том сэдв. Гэхдээ илүү хөрсөн дээрээ буугаад өнөөдрийн нийгэм ёс суртахуунтай хэрхэн холбогдох талаар илүү ярилцъя гэж одоо төлөвлөж байна. Тэгээ би бас ярианыхаа эхэлд бас өөр төр тохиолж ирсэн нэг юмыг ярих гэж бодож байна л да. Ковидын дараахан би Катмандуд очлоо. Тэгээ Катмандуд очиод йогийн сургалтанд сууж ирсэн, багшийн сургалтанд. Тэгж яхад тэнд нэг Европ залуу амралтын өдөр одоо номын худалдаанд очичоод ирсэн ингээд буддийн номнууд авцсан. Тэгээд ирэх хэднэр барьцсан тийм залуу байсан байхгүй. Тэгэхээр та өөрөө буддист үгээд бурхны шинтэн үү гэдээ асуусан чи үгүй би бурхны шинтэн бол биш. Гэхдээ би буддийн гүн ухааныг илүү судлахыг сонирхохыг одоо эрмэлзэж байгаамаа гэд. Тэгээ би бодсон монголчууд бид нар ч уламжлаараа бурхны шинтэ гэдэг буддийн гүн ухаан суурьтай гэдэг би яг юу мэдэх вүлээ. Би энэний талаар ер нь яг энэ үн шиг бас сонирхож судалж исэн билүү гэдэг юм өөрөө ирэхгүй надад буусан л та. Тэгэхээр өнөөдөр яг та буддийн гүн ухаан гэдэг зүйл маань хамгийн одоо тэр хундаам тулгын чулуунд нь одоо ямар ойлголтууд бас эхлэх вэ? За маш чухал асуулт байна. Тэгээ одоо саяны тэр уулзсан хүн буддийн шашинтан биш хэрнээ буддийн гүн ухаан судалдаг хүн гэж юм тийм. Энэ яг одоо бидний нэг тийм онцлог байна л да. Бурхан багшийн айлдварт гардаг. Миний сургаалыг судлаад үз. Таалагдуулдаг, таалагдахгүй таг алавгүй гэж. Шууд итгэх тухай ерөөсөө яриаггүй. Айлтаагүй. Тэгээд нэгсэндээ бол одоо сонголтыг өөрт нь өгж шít. Нөгөө талаасаа энэ буддийн гүн ухааны энэ одоо олон янзын үзэл онолууд судалгаан дээр суурилдаг. Олон талын одоо энэ логик одоо судалгаа, нотлогоон дээр олон юм дээр суурилж ийж тэр ойлголтыг олж авна. Тэгэхээр энэ одоо учир шалтгаан дээр суурилсан энэ ойлголтууд хүнд яг баттай ойлголт болдог. Энэ баттай ойлголт нь бидний дотоод сэтгэлийг засна, сэтгэлийг өөрчилнө, сэтгэлийг 50 хамглан болгоно. Түүнээсээс гадна талаас ингүүл сайхан юм дээр биш, ингүүл гээд зөвхөн гадна талаас яриад энэ хангалттай биш. Тийм учраас бид нар заавал ч судалгаа хийх хэрэгтэй, суралцах хэрэгтэй. Тэгээд одоо ер нь миний хувьд бас одоо байнга ярьдаг зүйл хүнийг одоо заавалч бурхны шинтэн болооч гэж ерөөсөө ятгхдаггүй. Яг үнэ. Тийм хүн бурхны шинтэн болох уугүй юу гэдэг чинь тэр хүний өөрийн дотоод сэтгэлтэй холбоотой. Угаас сэтгэл сүсэг бишрэл төрөхгүй байгаа хүнийг болохгүй шүү дээ. Одоо тэгэл боломжгүй байна шүү дээ. Харин тэр хүнд юу боломжтой вэ гэхээр энэ буддийн гүн ухаанд гарч байгаа аз жаргалтай, амар тайван амьдрах, ёс суртахуунтай байх энэ арга ухааныг бол тэр хүн мэдэх боломжтой байна. Бурхан багшийн айлдвар чинь ерөөсөл хүмүүсийг яавал одоо аз жаргалтай амар тайван амьдрах вэ гэдгийг л одоо голлож гаргасан. За тэгэхээр бид нэр энэ дээр гол юм нь юу вэ гэхээр ерөөсөө утгыг ойлгож авах нь чухал байна. Буддийн гүн ухаан. Яг үнэхээр одоо нийгэмд хэрэгтэй юм уу юм уу? Тийм ээ? Сая та хэлсэн одоо бид нар буддийн гүн ухаан чинь энэ орчин цаг үед одоо яг хэрэгтэй юм уу гэдэг талаас нь хармаар байна. Зарим хүмүүсийн ойлголт байгаа шүү дээ. Одоо бурханы шин гэхлээр нэг илэрч баларсан хуучны хоцрогдсон ч юм уу. За тэгээ дээрэс нь одоо энэ буддийн гүн ухаан гэдэг энэ ойлголт зөвхөн буддистуудад хамааралтай юм шиг ингэж ойлгоод байгаа. Энэ бол ерөөсөө тийм биш байна. Өнөөгийн нийгэмд ялангуяа өнөөгийн энэ нийгэмд бол буддийн гүн ухааны ойлголт бол баг агаар ус мэт чухал болчихлоо. Тийм яг одоо манай нийгэмдэр ингээ буух юм бол бид нар ч их тийм ууртай, омогтой тий маш энгийн уурлахааргүй юм дээр уур насчдаг. Тэгээ нэгэндээ гар хурцдаг.
саяхны би нэг жишээг хэлье л да. Нэг авто зогсоол дээр ингээд нэг эрэгтэй хүн ингээд үндсэн тавих эсгүй зам дээр машина тавьчихсан байгаа. Авто зогсоол дээр араас нь нэг эмэгтэй тэр зогсоолоо тойроо гарах гэж байгаа. Тэгсэн тэр эмэгтэй яг хаа багтж гарахаар л байлээ л дээ. А гэхдээ нөгөө эмэгтэй хүн маань өөрөө нөгөө машин шүргэгчнэ гэж бодоод гарч чадахгүй гэдэг өөрөө эмээгээд тэр урд тавьсан байсан одоо жолоочийг машина одоо зохистой газар нь тавиачаагээд тэр эрэгтэй шаардлага тавьчих. Нөгөө эрэгтэй чи наагаараа багтсан штэ гэд үгийн зөрөөгүй П гэр дуудаад эхэлж байгаа. Тэгээд нөгөө эмэгтэй чинь хоорондоо дахиад маргаан үүсчих. Тэгсэн чинь нөгөө залуу бууж ирснээ нөгөө хүн рүү ингээд гар талааж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэн дээр ямар ч асуудал байхгүй. Нэг тэр залуу өөрөө стандартын тавих хэвээр газар тавьсан уу тавиагүй тий. За тэгээд дээрэс нь тэр эмэгтэй бол яг гарч явах байсан ч гэсэн өөрөө нэгэн тал чадахгүй байгаа гэд ингээд юу ахаар бид нар маш тийм жижиг юм дээрээс болоод их тийм одоо ууралдаг, уцаарладаг ийм зүйлүүдтэй болчих. Тэгэхээр яг энэ уур, уцаар, энэ омог, бардам тий энэ зүйлүүдийг энэ буддийн ухааны үүднээс юу гэж авч үзээд юм. Тэгээд буцаагаад энийг одоо өөрчлөх ерөндөг нь бас юу вэ? Яг тийм байна. Одоо анзаарж байгаа юм нь юу вэ гэхээр монголчууд нэг нэгэндээ хатуу хандаад байна. Хүн бүхэнд л одоо тодорхой хэмжээний стресс, асуудлууд л хүн бүхэнд байгаа. Тэгээд тэрийг ингээд ил гаргаад шууд одоо хэн нэгэн хүнд ингээд одоо дур зургаараа уурлах, дур зургаараа илдвэр доромжлох тэр хүнд ингэж одоо хамаагүй хандаж болохгүй шүү дээ. Тий. Хэрвээ ингэж явах юм бол энэ нийгэм шисүүлдэ юу болох юм те. Тойл хүрэн хүмүүс тэнд ч нэг хүмүүс хоорондоо муудалцаал, энд ч хүмүүс муудалцаал ингээл энэ олон асуудлууд ингээд дэврээд их юм бол бид нар ч өөрсдөө тавдахгүй нийгмийг бүрдүүлчих байгаа байхгүй. Тийм учраас бид нэр ажиглах хэрэгтэй байна. Ажиглах хэрэгтэй, юмыг ажиглах хэрэгтэй. Зүгээр ингээл нэг тийм урсгалаар яваал хүний сэтгэлд юу бодогдно тэрэндээ хөтлөгдөөл сэтгэл хөдлөлтөд автаал ингээл яваад их юм бол энэ сэтгэл чинь өөрөө нэг тийм яг одоогийн бидний сэтгэл бол нэг тийм айтайхан сэтгэл биш байхгүй. Энэ дээр шинжлэх ухааны эрдэмтэд зөндөө олон судалгаа хийсэн. Negativity bias гэж одоо сөрөг зүйлд илүү хурдан автдаг ийм дутагдaltaй. Дээрээс нь сөрөг бодол илүү хурдан төрдөг. 50-60 мянган бодол нэг өдөрт 50-60 мянган бодол төрдөг гинэ. Энэ бодлууд ихэнх нь сөрөг бодол байдаг. Энийг буддийн гүн ухааны талаас тайлбарлах юм бол бидэнд нөгөө сөрөг зүйл нөгөө сөрөг сэтгэл хөдлөлүүд нь илүү хүчтэй татцсан. Уурлах нь амархан энэ илүү хүчтэй татцсан. Тэгээ хүсэл шунал төрөх нь амархан энэ илүү хүчтэй татцсан учраас. Тэгэхээр бид нар яг ганцхан сэтгэлийн эрхэнд автаал энэ сэтгэл хөдлөлтөд автаад яваад их юм бол бид нар 50 амглан амьдрах боломж байхгүй болчиход байгаа. Тийм учраас бид нар одоо яах ёстой вэ гэхээр сэтгэлээ ажиглана. Уурлаад ашигтай байна уугүй юу? Юунаас болж уурлав? Сая таны хэлсэн жижигхэн зүйлээс бид нар уурлаж байгаа байхгүй. Жижигхэн зүйлээс том асуудлыг бий болгож ирж байна. Тэгээ энэ яаж ийм нөхлөөр мөн л ялгаагүй нэг стресстэй холбоотой. Бид нар шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаа байгаа шүү дээ. Хүн уурлах үедээ уур төрөх шалтгааны 190% нь өөрийн төсөөлөд гэн хүн төсөөлөлд автаж уурладаг. Тэгээ төсөөлөлдөө ингээл автаад яваад байгаа хүн чинь хий хоосон одоо нөгөө яг бодит үннээс шал уурын бодоод яваад байгаа. Тэгэхээр юмыг ингээд нэг жижигхэн зүйлийг ийм том болгож хараад тэгээд тэрийг тэгж хүлээж авсан хүн чинь яг тийм хэмжээний үйлдэл хийж байна л та. Буддийн гүн хандлаас аваад үзэх юм бол энэ уур хөргөж байгаа энэ олон янзын шалтгаанууд тийм ээ хүсэл сунлыг татж байгаа энэ олон зүйлүүд бол дандаа бидний өөрсдөө 100% бидний өөрсдөө төсөөлөлд автаж оруулж байгаа. 100%. Яг бодит үннийг олж харж чадахгүй байх гэсэн үг. Бодит үн тэгэл ингээл төсөөлөлд автцсан хүн чинь бодит үннээс холдсон хүн чинь хийж байгаа үйлдэлүүд нь бүгдээр буруу болно шүү дээ. Тийм ээ. Тэгэл асуудлууд үүсээд байна. Тэгээд яагаад ийм хурдан одоо хүн уурладаг болчихвоо? Тэгээ одоо бодох хэрэгтэй. Хүн яагаад ийм хурдан уурлаад байгаа? Энэ нэг талаас одоо буддийн гүн ухааны талаас тайлбарлах юм бол бид нэр ерөөсөө зүгээр л ингээд энэ нэг нэг ийм нэг одоо нэг юм дундал одоо хөөрөгдөөд л явж байна гэсэн үг. Жингүүдээд л одоо нэг юмд ингээд нэг тийм одоо нэг юмд ингээд нэг юм хой салхинд ч юм уу нэг юм дунд ингээд орцсон гээл яваад байна л да. Тэг яагаад энийг ингээд байна уу гэдгийг ингээд сайн бодоод үзэх юм бол бодит үннийг олж харна.
бодит үннийг олж харахын хэрэг хүн илүү 50 амгалан болдог. Жишээлбэл Бурхан багшийн тухай нэг гоё кино гарсан шүү дээ. Тэрэн дээр бид нар бол өвдсөн хүмүүс анзаарсан баг. Бурхан багш гэгэрх хүртлээ ойлаад л санаа зовоол энэ хүний зовлон яаж арилгах вэ? Энийг яаж арилгах вэ? Яах вэ гээл ингээл санаа зовоол ойлаад хямраал байсан. Гэгэрснээс хойш нэг ч үгүй 50 амгалан болцсон. Яаж ийм нөхлөөр гэгэрнэ гэдэг чинь яг бодит үннийг эцсийн одоо яг тэр бодит үннийг олоод гарчиж байгаа. Тэр бодит үннийг харцсан хүнд ерөөсөө уурлах шаардлага байхгүй болчих. 50 амгалан болж байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө бид нэр бодит үннийг олж харна гэдэг чинь зүгээр байж байгаад гинт харчин гэсэн үг биш л дээ. Бид нар суралцах хэрэгтэй. Энэ олон сөрөг сэтгэл хөдлөлүүд чинь ерөөсөө л бодит үннээс гажуудсан тийм зүйл. Тийм л одоо сөрөг сэтгэл хөдлөлүүд байна. Тэгэхээр энийг бид нар арилгахын тулд заавалч өдөр бодит үнэн дээр л одоо суралцах хэрэгтэй болж байна гэсэн үг. Тэр нөгөө буруу зүйл хийцэн, гэмт хэрэг хийцэн хүмүүсээ ингээл яаж хад гимшиж явах та. Би санамсаргүй хийцэн юм аа. Яг би ингэж одоо хүсээгүй юм аа гэдэг тийм зүйлүүд бас их байдаг шүү дээ, тийм. Тэгэхээр яг таны саяны хэлдгээр тэр уур төрөх агшинд тэр хүн өөрийн ухамсараар биш, уурын эрхэнд тэр үйлдэлийг ингээ хийчих. Тэгэхээр яг тэр үеэсэд хүн сэтгэлээ яаж анзаардаг вэ? Яг уур маш хүчтэй төрдөг. Маш хүчтэй. Яг уур төрж явах үед бол уурыг зогсооно гэдэг хэцүү. За яг хүчтэй ууралж байгаа үед бол. Тэгэхээр одоо бид нар яах ёстой вэ гэхээр урьдчилж бид нар арга хэмжээ аавна гэсэн үг. Урьдчилж. Ангаахаар бол вакцины хийх. Яг тийм. Яг одоо ингээд одоо урьдчилж арга хэмжээ авахгүй бол яг уур төрцөн үед бол би ууралж ин тас зогсоё гэж шууд тэр дороо тас зогсоох тун хэцүү. Ер нь уур ч хүчтэй дадцсан байгаа шүү дээ бид нар. Уурыг хүнээр заалгасан уу? Үгүй. Заалгаагүй. Тэ. Тэгээд ерөөсөө л байглаасаа ууралдаг. Харин эсрэг талаараа бусдыг хайрлах талаар хүмүүс бид нар нэг одоо заалгах шаардлагатай байгаа байхгүй юу? Сайхан сэтгэлийг төрүүлэх, тэр хүнийг хайрлах энэ зүйлийг бол бид нар заалгадаг. Тэгэхээр чинь ерөөсөө бид нар ингээд нэг хүчтэй дадцсан нэг юм явагдаад байгаа учраас яг тэр агшин цогсоо гэвэл тун хэцүү. Одоо яг үгээр урьдчилж бид нар одоо арга хэмжээ аавна гэсэн үг. Урьдчилж. Яагаад уурлах юм? Уурсны ашиг юу вэ? Уурсны ашиг нь юу вэ? Юунаас болж ууралж гэнэ үү? Энэ талын олон тал ингээд ийм ойлголттой болсон хүн бол уралгүй байх боломж байна. Сэтгэл хөдлөлтөд автаад байна л да. Сэтгэл хөдлөлтөд автаад байна. Тэгээд манай нэг бясалгал байдаг шүү дээ. Сэтгэл хөдлөлтөд автахгүйгээр өөрийн дотоод сэтгэлээ ажигладаг. Бодолдоо автахгүйгээр бодлыг ажигладаг. Энэ чи яаж нөхлөөр сэтгэл хөдлөлтөйг хөндлөнгөөс харах чадвартай болоод байгаа байхгүй. Тийм учраас сайн бодоод үзэх юм бол уур арилах боломжтой. Яг тэр энэ буддийн гүн хондлоос тайлбарлахад бидний сэтгэлийн мөн чанарт уур байхгүй. Сэтгэлийн одоо угийн өдөр үндсэн мөн чанар нь бурханлаг гэгээлэг ийм одоо гой одоо эерэг мөн чанартай байх нь шүү дээ. Бүр шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар хүний үндсэн чанарыг инэрэнгүй эерэг чанартай гэж тодорхойлсон. Буддийн гүн хондлоос аваад үзэх юм бол яг л одоо бидний сэтгэлийн уг мөн чанар чинь яг тийм бурханлаг гэгээлэг мөн чанартай. Даанч бид нар энэ сэтгэл дээр ингээд янз янзын сөрөг сэтгэл хөдлөлүүдийг л ингээд наасаар байгаад ингээл энийг ингэж нэмсээр байгаа тэр нөгөө бурханлаг гэгээлэг чанар нь байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо яаж гэнэ? Гэхдээ нэг давуу тал нь юу вэ гэхээр ашиг нэг боломжтой зүйл нь юу вэ гэхээр энэ сөрөг сэтгэл хөдлөлүүд бидний сэтгэлийн мөн чанарт байхгүй учраас энийг гаргаж хаях боломж бидэнд байгаа. Яг сайн ингээл бодоод үзэх юм бол түрүүн хэлсэнчлэн шинжлэх ухааны талаасаа ч тэр буддийн гүн ухааны талаасаа ч тэр альж талаасаа бидний уур хилэн энэ сөрөг сэтгэл хөдлөлүүд дандаа төсөөлөл буруу дүгнэлт буруу бодол ийм юм дээр суурилдаг. Ийм юм дээр суурилах юм бол энийг тайван бодох юм бол энэ бүгд арилгах боломжтой. Сэтгэл хөдлөлтөд автчих юм бол энэ уул овоо шиг амар том юм болвол аимшигтаад дааж давшгүй одоо хүнд асуудал болоод идэг. Яг тайван бодож чадах юм бол энэ бүхэн бүгдээр няцаагдах боломжтой. Тий. Сөрөг бодит үннээс холдсон юм чинь угаасаа л бодоод байх юм бол энэ арилна шүү дээ. Тэ? Ууралсан хүн нэг хүнд ууралсан хямарсан хүн ууралсан үедээ бол тэр хүнийг өстой хамгийн адгийн амьтнаар харж байгаа. Тайван үедээ яг ингээд нэг 50% үедээ бодох юм бол тэр хүнийг хөргөдөөл гэж бодно. Уучлах юм боломж үүснэ. Тийм учраас аль болгол бид сэтгэл хөдлөлтөд автахгүйгээр энэ юмнуудыг л одоо харах хэрэгтэй байна л да. Одоо аливаа зүйлүүд бол энэ
төөрөлдсөн, эндүүрсэн бодлуудаас үүсэж байна гэж цаа хэлж штэ тийм ээ. Түрүүний жишээг аваад яхад тэр хоёр хүн маргаж яхад аль нь миний зөв гэдэг байр сууриас ингээд мөргөлдөөд нь штэ. Тэр эрэхтэй чи энэгээр гарч чадсан штэ. Би ингээд зогслоо чамд буруу алга. Миний зөв. Тэр эмэгтэй чи буруу газар зогссон. Тийм болохоор машина хөдлөг миний зөв. Тэгэхээр миний гэдгагийн цаана би үзэл яваад байна. Тийм үү? Тэгэхээр энэ би үзэл буюу аминч бүр цаашлах юм бол аминч хуваа хичээсэн бусдыг боддоггүй. Энэ үзэл ер нь эцсийн дүндээ сөрөг тал руугаа явах юм бол бүр ямар үр дүнд гарах уу? Энэ би үзлийг эсвэл эерэг тал руу нь байхгүй болгох гээд үзэх юм бол ямар зүйл рүү орох вэ? Яг зөв байна. Одоо тэр хүн яагаад уралсан? Яг л тийш штэ. Одоо би миний зөв гэж хоёулаа хоёр талаас ингээ харчиж байгаа байхгүй. Тэгэл тесэрчж штэ. Тэгэл хоорондоо үзэлцэж जैन те. Тэгэхээр энэ олон янзын сөрөг сэтгэл хөдлөлүүд байна. Уур хилэн, хүсэл шунал, ата, хорсол, хомог бардам гэх мэтчлэн энэ сөрөг сэтгэл хөдлөлүүд дандаа биетэй холбоотой. Дандаа биегээс гардаг. Надад таалагдахгүй болоод ууралж байна. Надад таалагдаад хүсэл шунал төрж байна. Надаас илүү гарчлаа гэдээ ата, хорсол төрж байна. Би илүү гарчлаа гэдээ хомог бардам төрж байна, тийм ээ. Энэ олон сөрөг сэтгэл хөдлөлүүд чинь дандаа биднийг зовоодог сөрөг сэтгэл хөдлөлүүд байна. Уурлаад байвал зовлонтой, хүсэл шунал давтаад байвал зовлонтой, хэн нэг хүнд атаархаад байвал бас зовлонтой. Би мундаг айдал бодоод их юм бол зовлонтой. Тэгэхээр биднийг зовоодог энэ сөрөг сэтгэл хөдлөлүүд чинь явж дандаа биегээс үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр хэдий хэмжээнд би гэж бодон тэр хэмжээгээр энэ сөрөг сэтгэл хөдлөлүүд ингээл араараасаа цоврж гарч ирэл гэдэг гэсэн үг. Тий. Нэг дэмжээл, нэг улам хөгжүүлэл, улам хүчтэй болгоол. Хүсэл шунал их болохын хэрээр уур хилэн амархан улам цааталт нь хүч ороод явж идэг. Уурлах нь амархан байдаг. Тэгэхээр ерөөсөө бидний энэ хамгийн одоо анхаарах зүйл бол бие байна шүү дээ. Энэ биег яах яг үнэн зөвөр нь таньж чадахгүй болвол энэ яг бие гэдгийг одоо буддийн гүнхаан тайлбарлаж байгаа тэр нарийн гаргалгаа тэр олон талын одоо логикоор нотолцсон тэр ойлголтыг олж авахгүй бол жоохон атармаатай байна. Хүмүүс жаргалтай бай гэж бодоол тэгсэн хэрнээ давхар ингээд нөгөө эгог нь хөгжүүлээл эгогоо улам л нэмээл ингээл яваад байдаг. Тэгэхээр нийгэмд одоо бидний нийгэмд одоо аль болох 50 амгалан байх нь чухал байна шүү дээ. Тийм ээ. Нийгэм чинь өөрөө ингээд энэ ганцхан Монголын нийгэм биш. Дэлхийн нийтээрээ л одоо маш хөдөлгөөнтэй байна шүү дээ. Нийгэм чи одоо шүү дээ. Ингээл оволцож шүү дээ. Энэ тэндгүү. Гадна талд явагдаж байгаа үйл процесс тэртээ тэргүй ингээ явж байгаа. Тэгээ тэрийг бид нэр дотроосоо ингээл хүлээж аваал. Тэгээ яг ингээл дагаад л яваад ах юм бол бидний энэ бие махбод эрүүл мэндч дийлэхгүй, бидний сэтгэлж дийлэхгүй байна. Тэгэхээр бид нэр өөрсдөө нэг тийм дотроо нэг хэмжээ хязгаартай баймаар байна. Жохон тийм хамжаарахтай баймаар байна. Тий. Тэгээд одоо яаж гинэ 50 амгалан энэ нийгэм 50 амгалан байхын тулд ерөөсөө л бид сэтгэл дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. За тэгээ сэтгэл юунаас болж одоо сэтгэл юунаас болж хямарж гэнэ үү? Тэгээ нөгөө талаасаа бас нийгэмд аль болох сайн хүн хэрэгтэй байна. Тийм муу хүн хэрэггүй байна. Тэгээ сайн хүн муу хүн гэдэг тодорхойлолт чинь маш тодорхой байхгүй. Зарим хүмүүсээс асуудаг юм. Та сайн хүн үү гэж асуунгууд бодоод байдаг байхгүй. Бодоод. Тэгээ ямар хүнийг сайн хүн гэж хэлэх юм гэхлээр бас л бодоод байдаг. Шууд ингээл тас тэр чинь тийм юм чи сайн хүн гэж хэлнэ гэж хэлж чадахгүй байна. Бид нар энэ тал дээр ерөөсөө сайн бодохгүй байна л да. Би ер нь сайн хүн юм уу, муу хүн юм уу? Тийм ээ. Энэ нийгэмд хэрэгтэй хүн юм уу, хэрэггүй хүн юм уу? Энийн талаас бид нар сайн бодохгүй ингээл нэг урсгалаараа яваад байгаа гэж шинж байхгүй. Тэгэд маш тодорхой зүйл нь юу вэ гэхээр сайн хүн гэдэг чинь одоо тодорхойлт байна шүү дээ одоо. Ямар хүнийг муу хүн гэх үү, ямар хүнийг сайн хүн гэх үү? Муу хүн гэдэг чинь амин хуваа бодоод байгаа хүнийг муу хүн гэж хэлэх гэдэг. Хуваа хичээгээл амиа бодоол би гэдэг хүн энэ хүн бол муу хүн. Нөгөө сайн хүн юу вэ гэхээр сайхан сэтгэлд амиа боддоггүй. Бусдад сайхан сэтгэлээр ханддаг, ёс уртхуунтай ханддаг, бусдад хүндэтгэлтэй ханддаг ийм хүнийг сайн хүн гэж хэлдэг. Яагаад гэвэл энэ хүнд сайхан сэтгэл байгаа байхгүй. Бусдын төлөө гэсэн сэтгэл. Амиа бодоод байдаг хүн энэ хүн муу хүн. Яагаад гэвэл энэ хүн муу сэтгэл байна. Амиа бодоод байна. Амиа бодохын хэрээр л энэ хүнд цааталт нь уур хилэн хүсэл шунал гэх нөгөө зүйлүүд чинь ингээд араараасаа цуграад ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар би гэж ярьдаг хүн зүрхний шигдээс болох магадлал өндөр байна гэж.
Зөө. Тий. Би гэлэх юм бол зүрхний шигдээсээр явах магадaltaй. Тэгэхээр эн чинь яалч аргагүй яг бодит одоо буддийн гүн хаан талаасаа бол гарцаагүй би гэдгээс маш олон зовлон үүсэж байна. Тийм учраас бид нар яг бийг яг бодит үнээр нь олж харах хэрэгтэй. Айл болох бусдад сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй. Сайхан сэтгэлтэй сайн хүн баймаар байна. Нийгэмд одоо тэгэл энэ хүн ч уурлаад, тэр хүн ч уурлаад, энэ хүн ч уурлаад ингээл дандаа ууртай. Өчигдөр уржиг дээр би таксинд суусан. Тэгсэн чинь яг ингээд машин нөгөө такси ухарж байхдаа дуугаар явж байсан үнийг харахгүй жоохон шахчих. Тэгсэн чинь хүрээгүй л дээ. Жоохон сандрахчихгүй юу. Тэгсэн чинь дуу хунж байгаа хүн ууралж байна. Уурлаад. Тэгээ нөгөө таксины жолооч сонссонгүй тэгээ цаашаа явцсан. Тэгсэн чинь таксины жолооч жоохон сонсгол муутай хүн байж. Тэгээ би хэлэхгүй сая хүн ууралсан одоо сонссон уу гэдгсэн чинь сонсоогүй гэж. Тэгээ яриад байгаа байхгүй. Тэр таксины жолооч их сүрхий ярьсан. Одоо юу н уургүй хүн байхгүй болсон гэж. Бүгд л ууртай. Тэгэл бүгдэнтэй ингээл үзэлцээд байвал би өөрөө ядрах гээд байна гэж байгаа. Яг тийм шүү дээ. Тэгэхээр бид нэр ерөөсөө одоо энэ уур юунаас бий болж гэнэ үү? Нөгөө талдаа уурын эсрэг тал нь. Эсрэг тал нь юу юм? Өөрийгөө бодоод уурлаад байгаа юм бол нөгөө хүнийг бодоход уур арилах гээд байгаа байхгүй. Яг надад тохиолдсон жишээ би өөрийгөө одоо бод жишээг яриа л да. Энтхээс ирээд удаагүй байхад 2002 онд ирээл удаагүй байхдаа нэг одоо машин бариад явж ялаа. Тэгсэн чинь миний урдуур ингээд нэг хүн шүргэг шахаал орсон. Шүргэг шахаал. Тэр хооронд биш нэг сандарч байгаа байхгүй. Намайг штэ мөргөх шахлаа штэ гээл. Тэгэл сандраал намайг мөргөх шахлаа тэглээ инглээ гээл бухимдаж байгаа. Тэгснэ тэр даруйда тэр хүний талаар бодохгүй юу? Магадгүй машин сайн барьж чаддгүй хүн байж магадгүй. Гэрт нь янз бүрийн асуудал үүсээд гэрлөөгөө яарч яж магадгүй гэд тэр хүний талаар бодсон ч уур байхгүй болж байгаа. Яг үнэ. Өөрийгөө бодглохоор уур төрөөд намайг ингэчлээ, намайг тэглээ гэдэг дээр бодонгууд уур төрөөд байгаа. Тэр хүний талаар бодглохоор уур багсаж. Тий. Тэгэхээр бид нэр аль болох өөр дөр анхаарал хандуулаад өөрийгөө төвөөлгөөл өөрийгөө нэгт тавиал ингээд яваад байх юм бол асуудал араас үүсээд байх юм байна. Бусдад анхаарал хандуулаад бусдыг бодоод байх юм бол илүү тайван амгалан байх юм байна. Энэ нэг талаас хэцүү. Өөрийгөө бодно гэдэг чинь амархан төрдөг. Маш амархан. Өөрийгөө бодно гэдэг нь зүгээр ингээл зөнгөөрөө төрдөг зүйл байхгүй. Зарим хүмүүс гайхдаг. Өөрийгөө битгий бод, бусдыг бод гэхлээр ямар сони ингээд гайхаад байдаг байхгүй. Тэгтэл яг үнэндээ ингээд аваад үзэхлээр өөрийгөө бодох нь бол хэдий амархан боловч тэгэл ардталт нь асуудал үүсэх юм байна. Бусдыг бодох жоохон хэцүү. Гэхдээ бид нар бусдад анхаарал хандуулах юм бол ашигтай байна. Жишээлбэл та надад сайхан сэтгэлээр хандах юм бол хичнээн таатай. Яг үнэ. Тийм биз дээ. Та надад уурлаад бол би энд тав тухгүй шүү дээ. Тухгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр л ингээл ерөөсө дандаа нэг лөгөө ийм атак өгөөд байна л да. Атак өгөөд. Дандаа нэг лөгөө товтлоод байна. Тэгээ яагаад товтлож нөхлөөр ерөөсөө ардталт нь би гэж бодоол нэг лөгөө товтлоод байгаа. Нөгөө тооны жишээ чинь гоё шүү дээ. 6 9-ийн тоо чинь тий. Эндээс харахаар 6, эндээс харахаар 9. Үгүй тий. Тэгэл ерөөсөө бид нэр ингээд нэг зөвхөн өөрийн талаасаа зүтгээд байхгүй. Нэг талаас ингээд тэндээс тойрол эндээс яг ингээд нэг тэр хүний байр сууриас харчих юм бол хичнээн амар болох. Тэгэхээр л тэр хүний байр сууриас харахын тулд тэр хүн лөө анхаарал хандуулмаар байгаа байхгүй. Бас тийм яг үнэ. Тэгээ бас нөгөө бусдыг бодохын тулд би бас тэгж бодоод тийм талархах сэтгэлээс бас үүдэлтэй байх. Тэгээ бусдад талархдаг байх. Одоо өнөөдрийн би одоо ингэж явж байгаа нь бусдтай хамааралтай. Тэр хүний ач тус, багшийн ач тус, тий одоо ар гэрийнхэн ойр тойрныхны ач тус гэд. Ингээ бодох юм бол нөгөө талархах сэтгэл үүсдэг байх гэж би боддtiin. Тэгээд одоо чинь нийгэм дээр бол ер нь энэ одоо бясалгалын одоо хичээл гэх юм уу юмнууд их болж л те. Борооны дараах мөөх шиг. За мэрэгжлийн хүмүүс нь ч байх шиг байна, сайн дурын уран сайханчтан ч байх шиг байна. Тэгээд нэг олныг хуйлруулад байгаа хүний хичээл нийгэм сүлжээн дээр явж байна. Тэгээ би сонирхоод талархлын бясалгал гэж бичсэн байсан юм. Сонирхоод тэр бясалгалыг үзлээ. Тэгсэн чинь эхлээд та өөртөө ингээ сайхан талархах, энэ бие зөгцсөндөө талархах, гадаад гоо үзмжиндээ талархах, байгаа одоо өөрийнхөө байр сууриндаа талархах гэл ингээл. Тэгээ явсаар байгаад төгсгөлд нь бас бусдыг одоо талархуулах тийм бясалгал хийх болоо да сэтгэлийн тэгж хөглөх болоо да гэсэн чи зөвхөн
өөрийн одоо хөгжөөсөр байгаад дуусчихж байгаа байхгүй. Тэгээ би тэн дээр юу гэж бодсон бэхээр энэ хэдийдээ одоо нөгөө сэтгэл санаа хямрцсан байгаа, гундцсан байгаа хүнд өөрийн талархуулах юм яхаа ихэндээ гоё юм шиг санагдана. Сэтгэл ингээд нэг онгойч юм шиг санагдана. Үндсэндээ язоророо та битэрийн саяны яриад байгаа нөгөө бие үзэл буюу эгогийн тэтгээд зөвхөн тэр хүнийг улам цаад язороор нь зовлонгийн нам руу ингээд түлхээд юм да гэж би бодсон. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд нэхэр энэ нөгөө сэтгэлийн жолоог хин хүнд бити хатгуулаач. Яг номын үзсэн тэ одоо ногоотой шүлийн нуусан гэгчээр тэ ийм хүмүүсээ одоо сэтгэлийн жолоог хатгуулах гэж байгаа бол их сайн судалж хийж яахгүй эхэндээ юм мэддэхгүй боловч цаагаараа таныг одоо бас их зовлонд унгахчих юм байна да гэж би бодсон. Тэгэхээр яг энэ сэтгэлийн одоо энэ жолоог ер нь одоо хүмүүс ч мэдээж энэ амгаланд орохгүй л одоо тэр зовлонт байдлаас гарах гал янз янзын юм ирэл хайж байна. Тэгэхээр одоо ингээд нэг одоо сургалт ч гэдэг юм уу нэг ном ингээд сонсохдоо юуг нь илүү бас чухалчилж авч үзэх үү, юуг нь анхаарах уу? Яг зөв. Яг тийм ээ таны хэлдгээр одоо өстой нэрэл янз янзын бяцлаглууд гарлаа. Янз янзын одоо сургалтууд ба олон багш нар гарч ирж байна л да тий. Тэгээ яг энэ үед бид нэр хүн бүхнийг одоо даган дуурай гадах шаардлагагүй байна. Яг тэгэхээр хүмүүс янз янзын л одоо олон янзын сургалтууд, олон янзын арга техникүүдийг хэлж гин тийм ээ. Зарим нь бидэнд тохирно, зарим нь бидэнд тохирохгүй юм зөндөө их байгаа байхгүй. Жишээлбэл халуун орны бяцлал байна шүү дээ. За халуун оронд яг тэр халуун орны хүмүүсийн бие махбодод нийцсэн цохимжтой тийм одоо бяцлаглууд мөн одоо тийм арга техникүүд байна л да. Дан ганцхан монголчууд одоо ерөөсөө огт малын тос одоо нэг шарт тос юм хүмүүд ийм хэрэглэхгүй дан ганцхан ногоо идэд явах юм бол энэ болохгүй байна. Тийм сэрүүдэл нөгөө хийн хөдлөл одоо эмч хүн одоо сайн мэдж байгаа бах тий. Тэгээ эн чинь бие махбод чинь ингээ хямарчаад байна. Тэгэхээр нэг газрын одоо нэг ийм сайн гэсэн болгоныг дагаадах юм бол тэр арга техник чи тэндэл сайн байхгүй. Жишээлбэл дөнгөж төрсөн одоо их хүнд японочууд бол бараг загсны шүл хийж өгөх баг. Солонгосчууд бараг кимчиний шүл хийж өгөх баг. Тийм. Монгол дөнгөж төрсэн их хүнд монгол хүн загсны шүл өгөөд юм уу эсвэл кимчиний шүл өгөөд байвал баларна шүү дээ. Тий. Тэгэхээр чи энэ чи ерөөсө газрын онцлог байна. Тэгэхээр юм бүхэн сайн биш байна. Бид нэр сайн бодох хэрэгтэй. Тэгээ гол юм нь юу вэ гэхээр аливаа нэгэн зүйл дандаа учир шалтгаантай байх хэрэгтэй. Учир шалтгаанаар нотлогдсон байх хэрэгтэй. Ийм учраас эн чинь ийм байна. Энэ л яг жинхэнэ бидэнд нэг тийм одоо бодит үр дүн өгөх гээд байгаа. Ингээ сайн бодоод үзэхлээр эхэндээ бол хүн гоё санагданаа яг таны хэлдгээр гоё санагдаад байгаа. Тэгэл тэрэндээ автаад ингээд хөшөө цаашаа ингээд яваад тахлаар учир шалтгаанаас холдоод байх юм бол асуудал үүснэ. Тийм учраас бид нэр яг ийм нэг нэг тийм уул суурьтай л бодмоор байгаа. Хөнгөн ийм одоо юмд автахгүйгээр уул суурьтай бодоод жоохон нухацтай хандах юм бол их чухал байна. Тэгээ ганцхан бидний сайн гэж байгаа юм биш л дээ. Өөрөө одоо олон сайхан зүйлүүд зөндөө их байгаа. Гэхдээ жоохон тийм нухацтай хандвал зүгээр. Энэ монголчуудын нэг давуу тал бидэнд бий. Энэ юу вэ гэхээр бид нар эрт дээр үеэсээ буддийн гүн ухааны энэ гүн гүнзгий мэдлэгийг аваад ирсэн. Буддийн гүн ухааныг тэнгэр мэд уужим 70 мэд гүн гэж тодорхойлдог. Бид нар ийм гүн гүнзгий мэдлэг ухаантай олон зуун жил яваад ирсэн учраас бидний энэ сэтгэхүй угаасаа ийм өргөн хүрээнд явж чаддаг, гүн гүнзгий бодож чаддаг ийм онцлогтой байх нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэмээд биднэрт шинжлэх ухааны одоо олон янзын ойлголтууд энэ шинжлэх ухаанд бид нар итгэж болно шүү дээ. Яг л түрүүн хэлдгээр бүх юм чинь ингээд туршилттай, дүгнэлттэй тий. Тэгээд энэ чинь нэг ийм нотлохоотой нэг юм ярьж шүү дээ. Жинхэнэ шинжлэх ухаан бол энэ үст. Зарчим нь энэ үст. Тэгэхээр бид нар чинь итгэж болж байгаа хгүй. Яг үүнтэй адилхан энэ буддийн гүн ухаан чинь өөрөө учир шалтгааны нотлохоотой. Тэгээд нотлогоо нүүр ингээд олон зуун жилийн 2500 600 жилийн хугацаанд л одоо маш олон эрдэмтэд судлаад логикоор нотлоод ингээд бүр учир шалтгаанаар нотлон буулгацсан тийм юмуд байгаа байхгүй. Тэгэхээр ийм юмд бол бид нэр итгэж болохоор байна. Тэгээд одоо сая хэлдэгч түрүүн хоёулаа нийлээд ярьсан те би гэж ингээд яриад байх юм бол одоо асуудал үүсэж байна гэж. Нэг талаасаа би жаргалтай байх нь чухал. Надад одоо гоё сайхан одоо гарууд зэрэгтэй байна. Тийм гоё сайхан машин унж маар л байна. 5 тухтай орчинд амьдрал амьдрмаар л байна. Гэхдээ энэ зүйлүүд чинь
Эдгээр зүйлүүд чинь дан ганцхан би өөрөө бий болгочдөг зүйл биш байхгүй. Тийм байгаа үст. Би ингээд байж байгаа л гинт гоё Apple хийгээл, Apple-ийн iPhone хийгээл, гинт гоё Toyota-гийн гоё машин хийгээл тийм үү? Эсвэл гоё байшин барь. Би чадахгүй шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ олон зүйлүүд дандаа бусдаас ирдэг. Тэгэхээр бусдаас ирдэг учраас энэ надад хэрэгтэй гэж бодож байгаа бол өөрийн энэ хэргийг гүйцэлдүүлэхийн тулд өөрөө гоё гар утастай болохын тулд би бусдад анхаарал хандуулах хэрэгтэй болчиход байгаа. Яг бол энэ гар утсыг бусад хүмүүс надад хийж өгөх гэдэг шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр гал одоо маш олон ийм нөхцөл шалтгаан хоорондын харилцан хамаарал гэдэг энэ олон зүйлүүд нэгдэжээж тэр гар утас надад ирж байгаа байхгүй. Хичнээн хүний хүч хөдөлмөр шингэсэн тим юмыг би хүртэж чинь гэсэн үг. Би өөрөө авч идэлж хэрглэж чинь гэсэн үг. Тийм учраас би энэ надад гоё гар утас хэрэгтэй гэж бодож байгаа өөрийгөө бодож байгаа бол энэ хэргийг гүйцэлдүүлэхийн тулд тэр хүнд анхаарал хандуулах шаардлагатай. Гоё ус ууй, амттай сайхан кофе ууй гэж бодож байгаа бол гудамжин зөрөөд өнгөрж байгаа хүнд би зөөлөн хандах хэрэгтэй байхгүй. Гудамжин зөрөөд өнгөрж байгаа хүнд хатуу хандаал тэнж уурлал ингээд ах юм бол тэр хүн чинь уул нь бол ийшээ яваад миний уух усыг бэлтгэх гэж байсан байхгүй. Миний кофег бэлтгэх гэж байсан. Гэтэл тэр хүний ажилд нь саад болол тэр хүнийг зовоогоол тэр хүнийг ядраагаад ах юм бол надад ирэх уух ус мань ингээд хязгаарлагдах гэдэг юм л да. Тэгэхээр л бид нэр их тийм ингээд нэг юм учир шалтгаан талаас нь л бодмоор дан ганцхан өөрийгөө бодож болохгүй бусдыг бодно гэх юм бол зүгээр хөнгөн харахад бол энэ сонин санагдаад байж магадгүй. Сайн лавшруулаад бодоод үзэх юм бол гарцаагүй өөрийн одоо хүсэл зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд тэр хүнд анхаарал хандуулахаас өөр аргагүй болчиход байна. Тэгэхээр ингээд энэ мэдчлэнгээр бид нэг юм одоо учир шалтгаантай, тайлбартай тийм ээ ийм учраас ингүүл энэ дан ганцхан бурхан багш ингэсэн аллах тэнгэр ингэсэн ертөнцийн эзэн ингэж айлцсан гэдэг биш. Яг одоо учир нь юу юм бэ? Энийг л одоо бид нар сайн бодох хэрэгтэй. Бидэнд ийм потенциал байгаа гэсэн үг. Тэгээ би олон урдан ч гэсэн хэлжсэн. Та тэрийн өмнөх ярианд гарлуугүй болов 2017 оны авцаа Ричард гэр ирсэн шүү дээ Америкийн жүжигчин. Тэгээ тэр үед бит хоёр уулзаад ирсэн чи тэгээд л танаа монголчууд ямар мундаг юм бэ гэж л. Тэгээ яасан гэсэн чинь бүддийн гүн хаанд гарч байгаа тэр хамаг амьтдыг энерж хайрладаг энэрнгүү сайхан сэтгэлийн тухай. Одоо юм үс үзэгдлийн эцсийн мөн чанар хоосон чанарын тухай маш олон хүн ярьж байна гэж байгаа юм. Тэгээд ингээд тэгсэн чинь нэрэл би бос бодлоо л да одоо биднэрт чинь давуу тал байгаа юм биш үү? Ийм мундаг одоо гүн гүнзгий мэдлэгтэй дээрээс нь ахаад орчин үеийн одоо энэ шинжлэх ухааны юмыг авах боломжтой. Тэгэхээр бид нар бол юмд нэг тийм хий хоосон хурдан ингээл нэг юм сэтгэл хөдлөлт автаал тухайн үеийн нөхцөл байдалтай автаад ингээд явахгүй юмыг нэг гүн гүнзгий бодох сэтгэх ийм боломж бидэнд яалч аргагүй байна л да. Энэ бидний давуу тал. Өөр хүмүүст бол тийм их боломж байхгүй. Тэгээд одоо нэг хэсэг айхтар тийм коммунизмын үед одоо энэ бурхны шний одоо энэ буддийн философи үзэл онолыг энэ гайхамшигтай зүйлийг одоо үгүйсгээл хар тамхи юм тайлбарлал тийм монхруулагч гэж тайлбарлал тэгээ нэг ийм нэг айхтар юм явагдсан яг үндэ бол сайн бодоод үзэх юм бол бид нар бусад хүмүүст байхгүй давуу тал бидэнд байгаа гэсэн үг. Яг үнэ. Тэгэхээр та бидний яриа ерөнхийдөө ингээм амьдралын одоо кейсүүдтэйгээр ингээ ярихад буддийн гүн ухааны логик учир шалтгааны талаар яригдчих байна. Тэн дундаа аливаа юмс үзэгдэл хоорондоо шүтэн барилгатай бүх юм нэг нэгнээс хамааралтай талаар яригдчих байна. Тэгэхээр нөгөө энээс үүдээд явах юм бол бас л үүлийн үрийн талаар юмуд яригдана. Тэгэхээр манайхан бас үүлийн үрхээр энэ кармагаа эдэлж гин гэдэг муу юм шигээр бас ярих гэдэг тал байх шиг байгаа. Үүлийн үрийг бол сайн ч үүлийн үр байж болно, муу ч үүлийн үр байж болно. Тийм ээ. Тэгэхээр энэ үүлийн үр гэж одоо яг буддийн ухаанд юу гэж үзээд юм? Мэдээж бас зарим хүмүүс болохоор нэг л амьдрах хорвоо штэ. Юугаа ч хийсэн яадгийн сайхан чарганаа гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ нэг л амьдрах хорвоо гэж бодож байгаа сэтгэлгээ энэ үүлийн үрээ дээр ер нь хоорондоо яаж холбогдох вэ? Яг зөв. Үүлийн үрийг уул нь бол хүмүүс их ярьдаг те. Кармагаа дандаа муу талаас нь ярьдаг шиг. Үйл хаалгаанд үу дандурд үүлийн үр үу дандурдгүй энэ төр хэл янзаар ярьж байгаа хүмүүс бол их яриад байгаа. Тэгэхдээ хүмүүсийн дунд нэг тийм арай жоохон өөр тийм буруу ойлголт бас явагдаад байна л да. Сая таны хэлдэгчл үүлийн үр гэдэг дандаа буруу талаас нь хараад идэг. Яг үүнд бидний эдэлж байгаа жаргал зовлон бүхэн бүгдээрээ бидний урд нь хийсэн үүлийн үр дагаварт ирдэг.
Тэгэхээр урд нь сайн үйл хийх юм бол үр дагаварт нь жаргал ирнэ. Муу юм хийсэн бол үр дагаварт нь зовлон ирнэ. Тэгэхээр энэ чинь жаргал зовлон бидний одоо хийсэн үйлэл одоо шийдэх нь шүү дээ. Бурхан Будда биш. Аллах тэнгэр ертөнцийн эзэн биш. ертөнцийн эзэн юм уу эсвэл аллах тэнгэр ч юм уу бурхан манай бурхан баг шиг одоо бүгдээрээ гадна талаас шийддэг байх юм бол бид нар үдэд бүгдээрээ л жаргалтай болцсон байх байхгүй. Энэ бол энэ мундагууд чинь одоо зүгээр суухгүй шүү дээ. Адаглал хин нэг нь одоо нэг бид нэг одоо жаргалтай газар аваач юм шүү дээ. Тэгэл тийм биш байна. Гадна талаас хэрвээ асуудлыг шийддэг байсан бол бид нар айл эзэнэ жаргалтай болчих байсан гэтэл болохгүй байгаа чинь асуудал хаана байна вэ? Бидэнд өөрсдөд байгаа байхгүй. Бидний хийсэн сайн муу үеийн үр дагаварт янз янзын жаргал зовлон ирдэг. Тэгэхээр үеийн үрийн талаар бид нар сайн ойлголттой болмоор байна. Үеийн үрийн талаар сайн ойлголттой болчих юм бол бидний үг яриа зүг болно. Хийж байгаа үйлдэл зүг болно. Бид илүү хариуцлагатай болдог. Үеийн үрийг ойлгохын хэрээр илүү хариуцлагатай болдог. Яг тэгэхээр миний хийсэн энэ үеийн үр дагаварт жаргал зовлон ирнэ. Тэгээ зовхыг хинч бодохгүй. Тэгэхээр үеийн үрийг сайн ойлгочих юм бол энийг хийх юм бол би жаргана. Энийг хийх юм бол би зовно гэдгийг ойлгосон учраас хийж байгаа үйлдэлтэй хариуцлагатай болно. Дараад нь үеийн үрийг ойлгосон хүн илүү өөдрөг болдог. Өөдрөг болно. Яагаад тэгэхээр ирээдүйд нэг тийм жаргаж болохоор байгаа байхгүй. Одоо энийг зөв хийчих юм бол үйл боловсрно. Цагт би жаргах нь. Тийм. Энийг жаргах, яавал жаргахаа гэдэг мэдчихэж байгаа байхгүй юу? Үлийн өрөө ойлгосон хүн чинь. Ингэх юм бол би жаргалтай болно гэдэг. Түүн чинь тийм төсөөлөл үүсээд би чинь жаргалтай болох юм байна. Гоё сайхан зүйл бодож байгаа хүн урагшаа тэмүүлнэ шүү дээ. Тийм. Бид нар маргаашийг хүлээж байгаа ирээдүйг ингээл гоё бодож байгаа ч ирээдүйд гоё сайхан зүйл ирнэ гэж бодоод л бид нэр түүнийг хүлээж байгаа шүү дээ. Маргааш муухай зүйл ирэх гэж наах юм бол маргааш битгий болоосоо л гэж бодож шүү дээ. Тэгэхээр энэ гоё одоо үеийн өрийг ойлгосон хүмүүс бол ийм өөдрөг, итгэл найдвартай, урам зоригтой болно гэсэн үг. Үеийн өрийг сайн ойлгох юм бол хүн илүү даруухан болдог. Даруу төлөв болдог. Яг тэгэхээр хүн хэдий хэмжээнд одоо энэ жаргал зовлонг ойлгоно тэр хэмжээгээр даруухан болж байгаа. Үеийн өрийг сайн ойлгоогүй хүмүүс их тийм омглон байдаг. Жаргал зовлонг сайн ойлгож мэдээгүй хүмүүс бол их омглон. Үеийн өрийг ойлгоцсон, жаргал зовлонг ойлгоцсон, мэдэрсэн хүмүүс бол илүү тайван амглан, илүү даруухан төлөв болдог. Тэгээ дээрээс нь үеийн өрийг хэдий хэмжээнд ойлгон тэр хэмжээгээр эн чинь одоо яалч чарахгүй тэр хүний хийсэн сайн үеийн үр дагаварт тэр хүн жаргалаа эдэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн юунд нь атаарах юм? Атаархал байхгүй болчихж байгаа байхгүй. Тийм. Ингээл үзэхлээр маш олон талын ашигтай байна л да. Маш олон талын ашигтай. Тэгэхээр бид нэр үеийн үрийг сайн ойлгох хэрэгтэй. Үеийн үр гэдэг бол ерөөсөө хэн нэгэн хүний зохиосон зүйл биш. Хэн нэгэн хүн ингэх юм бол жаргана, ингэх юм бол зовно гэж зохиосон зүйл биш. Энэ ерөөсөө л жам ёс байна. Амьдралын жам ёс. Зүгээр л одоо байгалийн хууль гэдэгтэй адилхан. Жишээлбэл одоо улирал ингээд солигдоод л өвөл болоод хавар болоод зум болоод эргээл намар болоод эргээл өвөл болоод ингээд явж байгаа юм чинь байгалийн жам ёс шүү дээ. Тийм. Яг үүнтэй адилхан үеийн үр гэдэг бол ерөөсөө жам ёс байна. Жам ёс. Ямар жам ёс вэ гэхээр энэ сайн үйл хийх юм бол үр дагаварт нь жаргал ирнэ. Энийг хийх юм бол үр дагаварт нь цовлон ирнэ. Хэн нэгэн хүн гаднаас өдөрддөг юм ерөөсөө биш байхгүй. Хүмүүс хэлдэг шүү дээ. Одоо бурхан надад таагүй үйл явдал тохиолдоход бурхан надад яасан хатуу хандаж байна гэж бурхан хатуу хандаад байгаа юм ерөөсөө биш байна. Үйл боловсрч чад. Ерөөсөө л өөрийн урд нь хийсэн үеийн үр дагавар өөрөөр боловсрч гарч ирж байгаа байхгүй. Тийм учраас энэ их чухал сэдв. Их чухал сэдв. Тийм. Энэ дээр би бас нэг юм тодруулаад асуучих гэж бодлоо. Хүмүүс ингэдэг шүү дээ. Би ингээл бусдад сайн санаад, бусдад тус болоод ингээ яваад ийн. Эцсийн дүнд нь би өөрөө хохирчлоо. Намайг ерөөсөө тоосонгүй өөрөө хохирчлоо. Гэтэл энэ бусдыг хар. Тэгээ бусдад ийм гим хортой юм хийгээл яваад ийн. Сайхан амьдралын, баян тансаг амьдралын, эд баялаг, эрх мэдэлтэй амьдралын. Тэгэхээр нөгөө муу юм хийгээд байгаа нөхдөө чинь сайхан амьдраад байдаг. Би сайн юм хийгээд байдаг. Миний амьдрал сайн болохгүй шүү дээ. Өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэр чинь үеийн үр чинь худлаа юм шүү гэж эргэлзэх сэтгэлүүд бас төрсөн харагддаг. Яг тийм байна. Тэгэхээр би түрүүн хэлсэн тийм үйл үрийн талаар одоо янз бүрийн ойлголтууд байна гэж. Нэг зүйл нь наадах чинь мөн л дөө. Хүмүүс яг ингэ нэг юм эргэлзээ байгаад байгаа.
Тэгэхээр энийг ярихын тулд эхлээд үүлийн үрийн үндсэн дөрвөн зарчмыг бид нар мэдэх хэрэгтэй. Үүлийн буддийн гүн ухаанд үүлийн үрийг юу гэж тайлбарладаг юм бэ? За энэ бол нэг тийм үндсэн дөрвөн зарчмаар тайлбарладаг. Эхнийх нь үүлийн үр андуурдаггүй гэж тайлбарлаж байгаа. За Үйл андуурдаггүй. Яг тэгэхээр буян хийгээд сайн юм хийгээд үр дагаварт нь зовно гэж байхгүй. за Муу юм хийгээд үр дагаварт нь жаргана гэж байхгүй. Энэ юусоо андуурахгүй гэсэн үг. Яг л одоо ингээл яг өөрийнхөө одоо харалдаа үр дагаврыг өгнө. яг л цохилтоо нөх Тий. тий. Одоо манай нэг үг ардын үг байгаа шүү дээ. Үүл үлээ дагна, үнэ тухлаа дагна гэж. Яг. Ерөөсөө андуурахгүй. Тэгэхээр нэг эхний зарчим нь энэ. За энийг би хойно тайлбарлая. За. Хоёр дахь нь болохоор үйл аривдна гэж байна. Хийсэн үүлийн үр дагавар нь уг нь одоо тэр үйл нь жижигхэн баг. Одоо багхан үйл, сайн үйл байж болно. Тэр сайн үлийн үр дагаварт ийм том жаргал ирж болно. Багхан нүгэл байж болно. Багхан нүгэл хийлэхэд түүний үр дагаварт ийм том зовлон гарах магадaltaй. Тэр үйл самар. Аривддаг. Жишээлбэл модны жижигхэн үр. Энэ модны жижигхэн үр чинь ийм том сагалгар мод ургуулж байгаа үст. Яг үүнтэй адилхан тухайн хийж байгаа тэр үйл нь баг боловч үр дагавар нэм өгдөг. Тэгээ бас тайлбарт. За. За гуравт нь болохоор хийгээгүй үеийн үр дагаврыг юус амсахгүй. Хийгээгүй болвол амсахгүй. үр дагаврыг амсахгүй. Одоо жишээлбэл хүн жаргалтай амьдрыг л бодоод байна. Жаргалтай амьдрыг л бодоод байгаа. Жаргал хүсэж байгаа. Гэвч тэр жаргалын уг үндсийг хийхгүй болвол хизээш тэр жаргалыг хамсахгүй гэсэн үг. Тэ. Дөрөв дэх зарчим нь болохоор хийсэн бол үр дагаврыг баттай хамсна гэж байгаа. Хийсэн бол түүний үр дагавар гарцаагүй ирнэ гэсэн үг. Ингээ ийм дөрвөн ийм үндсэн зарчим байна. Үүлийн үрийн үндсэн дөрвөн зарчим. Тэгээ бид нар одоо ингээ сайн бодоод үзье л үйл андуурдаггүй гэж байгаа тийм үү? Андуурдаггүй. Яагаад андуурахгүй? Гэхдээ тэгээд эн чинь хүн удирддаг байх юм бол бас магадaltaй шүү дээ. Хүн удирддаг байх юм бол одоо за энийг ер нь энэ дээр нэг ийм 2% жаргал өгчий. Энд нэг 2% зовлон өгчий гэж за ерөөсөө боли энийг нэг 3% та жаргалтай болгочихъя гэдэг нэг ийм байхгүй байхгүй. Гаднаас хин нэгэн хүн гэдэг нь тооцоолол удирдаал нэг ийм хувь тэнцүүлээл ингээд боддог юм ерөөсөө биш. Энэ өөрөө өөрийнх нь жам ёсоор явагддаг байхгүй. Жам ёсоор явагддаг учраас энэ дээр ямар нэгэн тийм эндүрэл гарахгүй гэсэн үг. Яалж аргагүй л одоо нэг тийм жам ёсороо өвөл болдогтой адилхан л ерөөсөө яг ингээл нарийн маш нарийн тооцоолтой ингээл яваад байдаг гэсэн үг. За Зөв. Тэгэхээр одоо үйл хийсэн л бол одоо үр дагавар нь гарах нь. тий. Гэхдээ тэр үйл бас хизээ боловсрох вэ гэдэг бас асуудал байна тий. Миний зүгээр ойлгож байгаагаар бол мэдээж одоо бид нэг ингээл мод тарьцгааж штэ нийтээрээ. Сайхан хөрстэй газар мод тарьлаа. Модны суулгацаа магадгүй өрн бах тийм ээ. Ингээд суулгалаа. Тэгээ тэрийг модоо услахгүй нар гарахгүй бол мод өгчээд юм. Тэ? За заримын сайхан услаад нар салхин сайхан тэнцээд ирж байгаа мод сайхан ургаад одоо энгийн бидний харагдаж байгаа дэр бол ингээд сайхан үр шимээ өгч чинь. Тэгэхээр чи нөгөө нэг талаас ганцхан одоо зүлгэн дээр ч гэсэн тий жимсэн дээр нэг үрийн тавьчлаа урагчна гэсэн үг л байна. Тэгэхээр тэн дээр нэг бас хажуудаас нэг нөлөөлж байгаа шалтгаанаас гадна нөхцөл техник хүчин зүйлс байгаад тах шиг байна тий. Тэгэхээр тэр бас юунаас хамаарат юм. Тий. Энэ төр хоёр янзын ойлголт байна. Эхнийх нь болохоор үр тариа нэг үр байна. Энэ үрийг энэ ширээн дээр тавьчих юм бол урахгүй үстэй. Тий. Ерөөсөө урахгүй. Юу хэрэгтэй? Үржил шимтэй, хөрс хэрэгтэй, нар одоо нарны гэрэлгээгээ хэрэгтэй, ус чиг хэрэгтэй, ийм олон нөхцөл бүрдэж тэндээс цэцэг ургана. Яг үүнтэй адилхан бидний одоо энэ жаргал зовлонгууд бол бүгдээр олон янзын нөхцөл бүрдэж ижил бид нар амсах юм байна л да. Одоо олон янзын нөхцөл бүрдэх хэрэгтэй байна. За тэгээд нөхцөл хизээ бүрдэх үү гэдэг асуудал орж ирнэ. Хизээ бүрдэх юм. Одоо нэгсэндээ тэр үүлийн үр дагавар хизээ ирэх вэ гэсэн үг. Хэрвээ хүчтэй хийх юм бол үр дагавар нь шууд ирнэ. За. Тий, одоо буддийн гүн ухаанд энэ үр дагавар ирдэг 3 зүйлийг хэлж байгаа. Зарим нь энэ насанд ирнэ, зарим нь дараа насанд ирнэ, зарим нь дараагийн төрлүүдэд ирнэ гэж ингэж тайлбарладаг. Тэгээ энэ насанд ирж байгаа үйлүүд нь одоо яг даруйд боловсрож байгаа чинь тухайн үйлийг хэр хүчтэй хийсэн бэ гэдгээс шалтгаална. Хэрвээ хүчтэй хийчих юм бол даруйд ирнэ. Үгүй одоо тодорхой байна шүү дээ. Одоо хэн нэгэн хүнд уурлал чи юм уу тийм гэж хэлэх гууд нөгөө хүн чинь шууд хариуг өгнө шүү дээ. Тий. Дорн л хариуг өгнө шүү дээ. Тэр чи тэр дараад хариу нэрж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр үйлийг хүчтэй хийдэг хэд хэдэн нөхцөл байгаа. За.
хэд хэдэн одоо нөхцөл тохиолдолд бид нар үүлийг хүчтэй хийдэг гэж. За энэ нэгдүгээрх нь бол хүчтэй одоо сэтгэл хөдлөлт автах. Хэн нэгэн хүнд маш хүчтэй ууралж байгаад нэг үйлдэл хийх юм бол энэ хүчтэй үйл хийж байна гэсэн үг. Тэгээ энэний үр дагавар нь хурдан ирнэ гэсэн үг. Яг эсрэгээр нөгөө талдаа хэн нэгэн хүнд маш сайхан сэтгэлээр ингээд хандаа хайрлаад, чин сэтгэлээсээ хайрлаад тэр хүнд ингээд чин сэтгэлээсээ хандаад ийм одоо хүчтэй сайхан сэтгэл хөдлөгдөж байгаад хийх юм бол энэ хүчтэй үйлээр хийж байна. Энэний үр дагавар нь хурдан ирнэ гэсэн үг. За дараад нь хүнд хандаж хийж гэнэ гэдгээс шалтгаална. Хүнд хандаж хийж гэнэ. Жишээлбэл өөрийн ачтай хүмүүс байгаа. Аав ээж болон одоо өөр одоо ачтай хүмүүс энэ хүмүүс рүү хандаж хийсэн үйл хүчтэй болдог. Жишээлбэл аав ээж рүүгээ уурлаад тийм ээ аав ээж рүүгээ уурлаад хийсэн үйлдэлүүд хүчтэй болно. Энийн үр дагавар нь хурдан ирнэ гэсэн үг. Эсвэл аав ээж рүүгээ одоо аав ээжигээ хайрлаад ачийн санаад тэр хүмүүст ингэж одоо ийм хайрлах сэтгэлээр хандаад хийж байгаа үйлдэлүүд нь жижигхэн байсан ч болно. Гэвч дотоод одоо сэтгэл нь хүчтэй нөгөө дээрээс нь тэр хүмүүс ачтай надад ачтай учраас ачтай хүмүүс рүүгээ хандаж хийсэн одоо сайн ч хүчтэй муу ч хүчтэй болдог гэсэн үг. За дараад нь энэ одоо ядуу зовлонтой өвчтэй ийм одоо зовлонтой хүмүүс байгаа. Энэ хүмүүс рүү хандаж хийсэн үйл хүчтэй болдог. Тэгэхээр ингээд үзэхлээр үйл хүчтэй болдог хэд хэдэн тохиолдлууд байгаа биз? Тийм. Энийн үр дагаврууд нь хурдан ирнэ гэж үздэг. Хурдан боловсрдог. За тэгээ түрүүн би хэлсэн нэг зүйлийг бас тодорхойлж нэмж хэлье гэж бодоод байгаа. Хийгээгүй үеийн үр дагаврыг ерөөсөө хамсахгүй. Хийгээгүй үеийн үр дагаврыг ерөөсөө хамсахгүй. Энийг бид нар их бодох хэрэгтэй. Нэг хүнд одоо тэгээ таны асуусан зүйл чи тэр штэ. Сайхан сэтгэлээр хандсан. Тэгсэн чинь хариуд нь би зовчлоо гэж бодоод байгаа. Хохирчлоо. Тэгээ энэ дэр олон тайлбар байгаа. Олон тайлбар байгаа. Жишээлбэл хэн нэгэн хүнд тусалсан. Тэгсэн чинь надад энэ хүн буцаагаад ингэж хандлаа гэж ярьдаг тийм үү? Энэ яасан бэ? Яасан? Энэ яасан? Өөрийгөө бодож тэр хүн тусалсан байгаа. Өөрийгөө нэг тодорхой хэмжээнд бодцсон гэсэн үг. Өөрийгөө тодорхой хэмжээнд бодчихгүй. Мэдээж хэрэг тэр хүн туслая гэж бодож байгаа. Гэхдээ давхар бас өөрийгөө давхар бодцсон. Тэгээд яасан гэхэл би энэ хүн тусалсан учраас надад сайнаар хандах ёстой гэж бодоод байгаа юм. Тий. Үлийн үрийг мэдээд байгаа мөртлөө гэхдээ өөрийгөө ихэнд тавьчаад үлийн өрөө бодсон байна. Тий. Тэгээд хамгийн гол нь ямар тэр хүн туслахтай тодорхой хувьд нь өөрийгөө бодчиход байгаа байхгүй юу гэж бодсон бэ гэхэлэр энэ хүнд би сайнаар хандсан, энэ хүн тусалсан. Гэтэл энэ хүн надад буцаагаад ингээ сайнаар хандах ёстой. Гэтэл яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ? 100% нөгөө хүнээ бодсон бол өөрлөө нь яаж хандсан хамаагүй байхгүй. Тийм байгаа үз. Тэгэхээр нэгдүгээрт нь бол тодорхой хэмжээнд өөрийгөө бодчоод байна. Хариу өөртөө нэг тийм хариу өгсөд байна. Юу өгсөд байна вэ? Энэ хүн тусалсан учраас надад сайнаар хандах ёстой гэдэг нэг ийм өөртөө нэг тийм хүлээлт үүсгэж байна. За дараад нь юу гэхээр одоо нөгөө хүн сайн юм хийхлээр үр дагаварт нь одоо зовоод байна гэж байгаа. Энэ дээр бид нэр их зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Муу юм хийгээд хүн жаргалтай яваад байна. Хүн одоо улам л одоо гоё яваал бизнес хийдэг болоод бизнес нь улам өргөжөөд улам л мөнгөтэй болоод гэл тэгдэг шүү дээ. Энэ дээр би нэг жишээ яваад. Хүнд нүгэл хийгээд одоо хүнд буруу одоо хүнд нүгэл хийсэн. Одоо жишээлбэл гэмт хэрэг юм бол хүнд гэмт хэрэг хийсэн. Энэ хүмүүс бол яаж гэнэ вэ гэхээр үүлийн үрийн зарчмаараа үр дагаварт нь зовлон амсах болцлоо хангацсан байгаа байхгүй. Болцлоо хангацсан. Нэгсэндээ бол энэ үйл хэргийг хийгээд үр дагаварт нь зовно гэдэг нь тодорхой болцсон. Тэгсэн чинь энэ хүн улам жаргаад байдаг. Ийм тохиолдол байж болно. Нүгэл хийгээд жаргах тохиолдол байж болно. Ажиглаад байсан чинь жаргаал байдаг. Энэ муу юм эзний мэдээд байдаг. Муу юм хийгээд байгаа нь улам л гоё болгол, улам л сайхан амьдрал, улам л одоо гаднаас нарахад янз бүрийн гоё байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нүгэл хийгээд жаргах тохиолдол байгаа. За байна. Энэ яаж гарч ирдэг вэ гэхээр тэр хүн хүнд нүгэл хилэнц хийгээд хүнд гэмт хэрэг хийгээд үр дагаварт нь одоо зовох болцлоо хангацсан. Одоо яг нөгөө үүлийн үр чинь ажиллах байхгүй юу? Үүлийн үр ажиллаад нөгөө айхтар том машинд нөгөө үүлийн үрийн машин чинь ажиллаад нөгөө хүний чинь зовлон одоо ингэж авч явах нь шүү дээ. Зовох гэсэн чинь нэг юм саад болдог. Зовлонд юу саад болдог вэ? Жаргал саад болно. За. Яг нөгөө жаргалд юу саад болдог вэ? Зовлон саад болно. Зовлонд юу саад болох вэ? Жаргал саад болно.
Тэгэхээр энэ хүн чинь ингээд зовх гэсэн чинь жаргал байгаад байгаа байхгүй энэ хүнд. Урд нь хийсэн сайн үйл хэрэгүүд энэ хүнд байгаа. Буян байгаа. Тэр нь боловсрцсан жаргалаа эдэлж байгаа үе. Тэгээ яаж ийм вөхлөөр яг жаргах айхтар одоо тэр нөгөө зовлон руу орох гэсэн чинь энэ хүн урд нь буян хийцэн байж. Тэнгууд одоо нөгөө үүлийн үр чинь нэг маш нарийн тооцоолттой. Тэгэл яах вэ гэхээр нөгөө жаргалыг боловсруулах нь шүү дээ. Нөгөө буйныг боловсруулад урд нь хураасан бүх жаргалыг ингэж идлүүлж дуусгаад тэгээд нэгч буянгүй боллоо. Тэгээд дараад нь нөгөө зовлон руу орох байхгүй. Тийм байгууз. Тэгэхээр одоо буян нүглийг чинь зэрэг хураагаад байж болдог байхгүй. Зарим нэг энэ талаар нь буянч хураагаал энэ талаар нь нүгэл хураагаал буян нүгэл аль аль нь л ирээд идэв. Аль аль нь ламсаад. Аль аль нь л одоо хурааж яадаг байна. Гэтэл тэгээ энэ хүн айхтар хүчтэй хүнд нүгэл хийсэн чинь үр дагавартаа зовох гээд байдаг. Гэтэл зовлон руу очих гэсэн чинь аваачих гэсэн чинь нөгөө юу нөгөө урд нь хураасан буян байгаад байдаг. Тэнгууд буйныг ингээд идлүүлээл маш амархнаар л нөгөө буйнууд нь боловсроод гараад дууслаа. Тэгээд буянгүй болонгууд одоо нөгөө айхтар зовлон чи ихлэх байхгүй. Хөгшчүүл нэг ингэдэг шүү дээ. Энэ буйнаа барж дууслаа гэдэг. Нөө яг нөгөө чинь яг тэр байх нь шүү дээ. Одоо ялангуяа энэ дээр одоо олон зүйлүүд байна даа. Одоо тэгээд бидний хийж байгаа том алдаанууд зөндөө их байна тий. За одоо юун дээрээс нөгөө талдаа сайн юм хийгээд зовоод байгаа хүмүүс байгаа байхгүй. Зарчим нь яг адилхан. Сайн юм хийчих юм бол одоо яах вэ? Үр дагаварт нь жаргана гэсэн үг. Жаргах гэсэн чинь энэ хүн урд нь бас ахаал нүгэл хийсэн буруу юм хийсэн байгаа байхгүй зэрэгцүүлээд. Тэгэнгүүт жаргал ирэх гээд нөгөө урд нь хийсэн нөгөө нүглийнх нь зовлон ингээд саадлаад байдаг. Тэгэнгүүт тэр нь боловсрдог гэсэн үг. Тэгээд тэр нөгөө урд нь хийсэн нүглийнхэн одоо тэр үр дагаврах зовлонгоо идлээд тэгээд гарчин. Тэгээд зарим тохиолдолд энэ хүчтэй сайн үйл буян хийчих юм бол урд нь одоо томоор амсах хэрэгтэй байсан нөгөө зовлонгууд чинь багасчдаг. Хүч нь багасчдаг. Жишээл хүн дээр өвдөх гэжсэн хүн буян хийх юм бол буян хийгээд хүчтэй буян хийгээд сайн үйл хэрэг хийгээд түрүү нийлсэлчлэн нөгөө сайхан сэтгэлтэй одоо нөгөө аав ээжтэй хандаад ачтай хүмүүстэй хандаад ядарсан хүмүүст хандаад ингээд ийм хүмүүс рүү хандаад сайн үйл хэрэг хийчих юм бол тэр нь яаж гинөө нөгөө хүчтэй буян хураачиж байгаа байхгүй. Тэгээ үр дагавар нь ирэх гэсэн чинь урд нь хураасан нөгөө нүгэл нь байгаад идэг. Тэнгууд тэр одоо буйныхаа хүчээр урд хураасан нүгэл хилэнцгийн үр дагаврыг тодорхой хэмжээгээр хамсна. Тэг хамсахдаа яаж хамсах вэ гэхээр хүнд өвдөх гэжсэн хүмүүс хөнгөн өвдөд өнгөрчдөг. Эсвэл айхтар том гарлаг гарах гэжсэн бол тэр нь багахан гарлаг гараад тусчдаг. Зарим тохиолдолд бүр одоо амь насаа алдах тохиолдол байж болно. Хүн одоо үеийн үрээр ингээл амь насаа алдах гэжсэн бол тэрийг зүүдэндээ зүүдлээд би өгч ийн гэж зүүдлээл тэгээд нөгөө үйллэн ингээд арилжиж байгаа байхгүй. Тэгээд ардалт нь жаргалтай болно гэсэн үг. Тэм учраас сайн үйл хэрэг хийгээд үр дагаварт нь зовлон гарах тохиолдол байгаа. Энэ юу вэ гэхээр нөгөө жаргал руугаа л улам ойртож ийн гэсэн үг байхгүй. Нөгөө зовлонгууд нь арилжих юм бол одоо жаргалтай болох гэдэг шүү дээ. Түнэр хариу бүрий. Яг одооний энэ хариу бүрий байна. Түнэр харанхуй байна. За. Энэ хоёрын хэн нь аль нь гэрэл рүүгээ ойрхон бай? Хариу бүрий биш ээ. Нүү түнэр харанхуй чинь гэрэл рүүгээ ойрхон байх. Одоо энэ хариу бүрий чинь тийм одоо энэ хариу бүрий чинь ингэж явсаар бол түнэр харанхуй болоод түнэр харанхуй чинь цаашаа гэрэл рүү орчих. Тэгэхээр энэ түнэр харанхуй эн чинь илүү гэрэл рүүгээ ойрхон байгаа юм шүү дээ. Тийм учраас энэ зовлон ингээл арилжих юм бол ардалт нь жарах гээд байна гэсэн. Тийм учраас ерөөсөө энэ дээр нэг тийм алдаа гарна гэж ерөөсөө байхгүй. Тэгэд одоо манай богдуудын айлдварт гардаг цөвөн хожмоо ингээд цөвөн цаг болоод хүмүүсийн одоо сэтгэл санаа хямарсан зөв бурууг ялгаж чадхаа болцсон ийм хэцүү цаг үе ирнэ. Энэ үед нэг шинж тэмдэг ямар шинж тэмдэг гарах вэ гэхээр хүмүүс нүглийг чухалчилдаг. Буйныг тоодоггүй тийм цаг үе ирнэ гэж байгаа байхгүй. Яаж ийм вэ гэхээр нөгөө буруу замаар ингээд амьдарч байгаа усууд гоё харагдаал. Ингэчих юм бол одоо жаргалтай амьдрах юм байна. Одоо хүмүүсийн дунд байгаа шүү дээ. Ярьдаг шүү дээ одоо нөгөө төрийн мөнгө хөвдө завшсан улсууд чинь хичнээн мөнгө олжоод тэгээд жоохон нэг хэсэг хугацаанд шорон зууж байгаад гарч ирээл тэгээд нөгөө мөнгөөрөө жаргаад байна гэдэг ийм ойлголт явдаг те. Тэгээд ингээд нэг ийм одоо хууль бусаар ингээл явж байгаа улсууд завшаад байгаа юм шиг зөв шударгаар явж байгаа улсууд хохироод байгаа юм шиг ийм одоо хүмүүст олон хүмүүст ийм төрөөд байгаа. Энд чинь яалч аргагүй нэг ийм цаг үе байна л да. Тэгээд энэ бол ерөөсөө тийм алдаа гаргадаг зүйл ерөөсөө биш. Үүлийн үрийг бол хэн нэг хүн удирддаг, хэн нэг хүн тооцоолдог, калькулятор ингээ боддог зүйл ерөөсөө биш байна. Байгалийн зам ёсороо л өөрөөсөө ингээл үргэлж бодогддог, яадаг гэдэг ийм зүйл байгаа. Энийг бид нар яг энэ талаас нь сайн ойлгох юм бол бид нар нэг тийм
зөв замаар орох гэдэг. Тэгээ хүмүүс үйл үүрээр айлгаад байна гэж боддог. Үйл үүрээр айлгаж байгаа юм ерөөсөө биш ээ. Бид нар яг бодит үннийг л ойлгож авах хэрэгтэй. Бурхны шинийг хүмүүс шүүмжилдэг шүү дээ. Гутранг гэдэг те. Оо өхөл мөнхөсийн тухай ярьдаг. Бурхан багшаа ял дээр зовлонгоор эхэлсэн юм шүү дээ. Тий. Зовлон үнэн гэдэл хамгийн түрүүнд зовлон яриад те. Өхөл мөнхөсийн тухай яриад, үлийн үрийн тухай яриад, зарим хүмүүс одоо ярихаас айдаг, үхлийн тухай ярихаас айдаг шүү дээ хүмүүс. Муу яртай юм ярьлаа. Тий. Ярмааргүй тэгэл энийг энд сэдвийг тойрол яваад байдаг. Гэтэл яг үүндээ эдгээр зүйлүүд чинь бидэнд яг бодит үннийг ойлгох байхгүй. Хэдий хэмжээнд бодит үннийг ойлгох тэр хэмжээгээр амьдрал үнцэнтэй болно. Зовлон ойлгохгүйгээр жаргалыг ойлгох боломж байхгүй. Зовлонгийн нэг ашигтай тал нь энэ. Бидэнд жаргалын үн цэнийг мэдрүүлдэг. Нэг хүн надтай уулзсан тэгээд гар угарсан байна надтай уулзахгүй. Тэгээд тэгжэл гар угархаас өмнө би ямар жаргалтай байсан юм бэ гэж хэлсэн. Тэгээд яасан гэж гар хугархаас өмнө тэр жаргалыг мдээгүй. Гар хугарсан хойно тэр үед жаргалтай байснаа мэдэрч байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр зовлон хэдий хэмжээнд ойлгон тэр хэмжээгээр жаргалын үн цэнийг мэдэрдэг, үн цэнтэй болгодог. Тийм. Үхлийн тухай бид нар хэдий хэмжээнд ойлгон тэр хэмжээгээр амьдрал үн цэнтэй болж байгаа. Цаг хугацаа үн цэнтэй болно. Үхэх нь тодорхой шүү дээ. Тэгэхээр бид нар амжиж зөв амьдрах нь чухал байгаа байхгүй. Үхээс өмнө бид нар яг ингээд зөв амьдрах. Үххийг мэдэхгүй үххийн талаар огт боддоггүй хүн хамаагүй юм хийдэг. Жишээлбэл хэд хоногийн дараа цаазаар авна гэсэн хүн байна. Хэдхэн хоногийн дараа цаасл болох гэж байгаа. Тэр хүн одоо хүнтэй муудалцгүй чи машин энэ тавьсангүй тэгсэнгүй ингэсэнгүй гэд машины зогсоолын талаар хэрүүл хийхгүй байхгүй. Тийм ээ. Тий удахгүй алуулах гэж байгаа хүн шүү дээ. Удахгүй үхэх гэж байгаа хүн. Тэгэхээр л бид нэр юуг ойлгох вэ гэхээр үхлийн талаар огт мэдэхгүй хүмүүс жижиг сажиг юм маш их асуудал ач холбогдлогоо тэрнээсээ болоод өөртөө ч болон бусдад лай болоод ингээл асуудал үүсгээд үхлийн талаар ойлгоцсон хүн бол амьдралын үн цэнийг цаг хугацааг өдөр хоногийг үн цэнтэй өнгөрүүлнэ. Тэгэхээр энэ бол ашигтай гэсэн үг. Үүлийн үрийн талаар ойлгохын хэрээр л жаргал зовлон хаанаас бий болдог энэ болгоныг мэдэж авна гэсэн. Тийм учраас энэ талаар бид нар мэд хэрэгтэй юм байна. Бурхны шашинд одоо манай буддийн гүн ухааны одоо тайлбараар бол хүн мэдхгүйгээсээ болоод зовдөг гэж тайлбарладаг. Мэдхгүйгээсээ бол тэгэхээр зовлонгийн үндэс явж мэдхгүй тулаад байна. Эсрэгээр жаргалын үндэс нь юу юм? Мэдлэг үст. Маш олон зүйлийг л одоо бид нэр мэдэх хэрэгтэй. Жишээлбэл одоо гоё сайхан хоол унд идэхэд энэ нь миний биед хэрэгтэй мө хэрэггүй мө тэгэл мэдэхгүйгээсээ болоод зөндөө олон асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Жишээл таны хийдэг контентууд ч их гоё шүү дээ. Яг нөгөө ус дээр би нэг үтсэн чинь усны тухай ярьсан. Ямар хэрэгтэй мэдээлэл өгч байгаа. Тэгээд би одоо усыг сонгохдоо энэ чинь ийм ус, энийг би уух хэрэгтэй юм байна гэд мэдээд авчиж байгаа байхгүй. Энэ мэдлэг чинь надад ашигтай. Энэ мэдлэгээр би яг өөрт хэрэгтэй усаа олж авч уuna гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө бидний жаргал бол дандаа мэдлэгтэй холбоотой. Тэгэхээр би нэг бас зүйл асууя гэж бодсон. Сая ингээд за нэг хүн одоо би их буруу зүйл хийж хийжээ. Их уурладаг байж, босдод их одоо буруу зүйл хийдэг байж ингээд ухаалал төрөөд, гэмшил үүсээд би одоо яаж одоо энэ нэгэнт одоо зөндөө муу үйл хур ачижээ гэдгээ хүн ухамсарлцсан. Тэгвэл одоо тэр хүн яг юунаас эхлэх ёстой? Яаж тэр одоо сэтгэлийг зөв болгох? Магадгүй одоо муухайгаар хэлбэл тэр хүнд үйлийг таны түрүү нэлжсэнээр яаж хөнгөн болгох вэ? Оо яг зөв. Яг зөв. Үүлийн өрөөний талаар ойлголт ингээл авсан үүлийн өрөөний талаар ойлгосон хүмүүс жоохон айц төрдөг. Яг бол ой би ийм хийц алдаа хийдэггүй хүн байхгүй шүү дээ. Тэгээ хүн бүхэн алдаа хийдэг тийм үү? Тэгэхээр ямар нэгэн их бага хэмжээгээр алдаа хийцэн байдаг. Энийн үр дагаварт ийм зовлон ирэх юм байна гэдгийг ойлгоцсон хүн жоохон айц төрнө. Гэхдээ яг үндэ бол энэ дээр айх шаардлага байхгүй. Ягаад гэвэл бурхан багш гарц өгс. Гарц гаргас. Ямар гарц вэ гэхээр нүгэл хилэнцээг арилгах 4 хүчийг тайлбарласан. 4 хүч. Энэ 4 хүчийг бүрдүүлэх юм бол нүгэл хилэнц арилнаа. Энэ чинь шинээр хийсэн зүйл шүү дээ. Шинээр хийсэн зүйл энэ арилж болдог зүйл байхгүй юу? Арилж болно. Хүчийг сулруулж болно. Тэ арилж болно, арилгаж болно, нүгэл хилэнцээ арилгах 4 хүчийг тайлбарласан байна. Тэгээ нэгдүгээрт нь бид нар яах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд гимших хэрэгтэй. Би буруу муу юм хийчлээ дээ гэдэгтээ гимшин. Тэгээ энэ гимшихийн тулд яг бодит үннийг ойлгоно. Би ингэсэн учраас энэ хүнийг ингэж зовоож.
Дахиад нэг учир шалтгаан яваа. Учир шалтгаан дээ тий. Зүгээр нэг тийм бодох биш. Яг сайн бодоод үзэх юм бол яалч аргагүй энэ хүнийг зовооцсон байгаа байхгүй. Бид нар зарим зүйлээр анзаардаг, хүн зовоогоод байгаагаа анзаардаг. Айл ингээл яваад байдаг. Яг ингээ сайн бодоод үзсэн чинь хүмүүс зөндөө их зовооцсон байдаг. Зөндөө их хямраацсан байдаг. Тэрийг олж харна. Энийг олж харснаар энэ хүнд ийм зовлон удажлаа. Энэ хүн ингээ зовоочлоо гэдгийг мэдээд гимшиг сэтгэл төрөх хэрэгтэй. Нэгдүгээрт. Би буруу муу юм хийжтэй гэдэгтээ чин сэтгэлээсээ гимших. Өөр нэг тийм нэг хуурамч гимших биш. Бүр сэтгэлийн гүнээс гимших. Ингэж сайн гимшиж чадах юм бол энэ нэгдэх хүч. Нэгдэх хүч нь гимших гэж. За хоёр дахь хүч нь юу вэ гэхээр ингээд сайн хүчтэй гимшчих юм бол дараад нь юу орж ирэх вэ гэхээр ахиж хийхгүй гэсэн бодол төрдөг. Ахиж энийг хийхгүй одоо хэн нэгэн хүнийг муухай үгээр доромжлоод хямраацсан, зовооцсон, ялангуяа өөрийнхөө хайртай дотны хүмүүсээ зөндөө их янз янзаар хэлээл ингээл хямраацсан байдаг шүү дээ. Тэгээс үлдээ тэрийгэ бодож байгаа л гимшсэн хүн үнэхээр чин сэтгэлээсээ гимших юм бол дараа ахиж ийм муухай хэлэхгүй гэдэг бодол орж ирдэг байхгүй. Тийм учраас ахиж энийг хийхгүй шүү гэсэн бодол төрж байгаа нь хоёр дахь хүч. Хоёр дахь хүч энэ бол одоо яг нөгөө урд тараас нүгэл хилэнцгийг арилгах хүч байна шүү дээ. Хүчтэй гимшиг, хүчтэй сайн гимшиж чадах юм бол ардталт энийг хийхгүй шүү гэсэн бодол төрнө. Гуравдугаарт нь яг үхэхээр яг эсрэг талыг хийнэ. Эсрэг талыг. Нэг хүнд одоо муухай үг хэлээ, доромжлоод ингээд тэр хүнийг хямраацсан бол одоо эсрэгээр яах ёстой вэ гэхээр тэр хүнд бусад руу хандсан сайхан үгийг хэлэх ёстой. Сайхан үг хэлэх юм бол энэ хоёр ч хоорондоо харшлах байхгүй. Нэг хүн л муухай үг хэлэх. Ерөндөг нь байна шүү. Ерөндөг нь эсрэг тал нь гал ус шиг. Тий. Харанхуй болон гэрэлтэй адилхан, гал устай адилхан нэг нэгнтэйгээ харшилдаг. Тэгэхээр одоо амьтны аймыг халсан хүн, амьтны аймд тасалсан хүн бол буцаагаад амьтны аймаг аврах. Хүнд одоо хулгай хийж алдаа хийсэн бол буцаагаад өглөг өгөх ч юм уу. Тийм ээ. За тэгэл одоо хүнийг элдвээр доромжилж муухай үг хэлсэн бол буцаагаад оронд нь одоо сайхан үг хэлдэг байх ёстой. Энэ маш чухал байгаа. Би багада загас тэжээж байгаа зөндөө олон загас алсан. Багада. Намайг жоохон байхад загас тэжээдэг мод байр гарлаа шүү дээ. Тэгэл ч гэсэн тэгэл өстой загас тэжээж ингээл хичнээн амьтны амьд хүрч. Тэгээ нөгөө амьд хоол гэдэг нэг юм өгдөг байсан шүү дээ. Тий. Тэгэл нэг баахан тэр чинь амьд амтэн шүү дээ. Тэгэл тэрийг түүж явал загсан дөгөөл нөгөөдөл нийтэл тэгээ нөгөө тэжээж байгаа загсаа цонхонд нар харуулах гэж тавьж байгаад мартаад унтцсан. Тэгээ нөгөө шөнө нүвлийн хүдэнд нөгөө хүдэн цонхонд хүдэн тэгээд үхэж байгаа тохиол зөндөө их ус. Тэгэд би энийг ойлгож ухаарч мэдсэн тэр цагаас хойш нэг ч амтаа халаагүй. Амтаа халаагүй. Дээрээс нь амтны ам аль чадгаар аврахыг боддог. Мал их сэтэрлдэг. Мал сэтэрлэх, амтны ам аврах яг эсрэг талыг хийгээд байгаа байхгүй юу? Тийм ээ. Эсрэг талыг хийгээд байгаа. Тэгэхээр бид нэр одоо нүгэл хилэнцээ хайрлах зүйл нь алдаагаа залруулах зүйл нь бол нөгөө эсрэг талыг хийн гэсэн үг. За тэгээ 3 дугаар 4 дугаарт нь бид нэр одоо яг одоо бурхны шинтэй холбоотой одоо энэ янз янзын гүн гүнзгий бясалгалууд байна. Одоо тарин игж 100 үсгтийг унших гэдэргээд ийм таринууд энэ шашинтай холбоотой. Бурханд аврал одуулах. Тэ одоо бодис сэтгэлийг үүсгэх гэх мэтчлэн ийм зүйлүүд. Эдгээр орж ирэх юм бол ингээ дөрөв дэх хүч нь бүрдэж байгаа байхгүй. Ингээд ийм дөрвөн зүйлийг бүрдүүлэх юм бол бидний нүгэлэлнээс арилна. За зарим тохиолдолд урд нь хийсэн тэр үйл нь маш хүчтэй хийдсэн болвол үр дагавар нь гарцаагүй амсна. Тэгэхдээ хөнгөрүүлээд амсчих. Тий, та түрүүлсэн биеэр амсч болно эсвэл зүүдэн дээрэж амсч болно. Энэ юутай адилхан бэ гэхлээр нөгөө бөмбөг ойхтой адилхан. Бөмбөг ойхтой адилхан. Бөмбөг чинь ингээл газарт хүрээл буцаад гарчиж байгаа. Буцаал дээшээ хөөрчиж байгаа юм. Яг үүнтэй адилхан бид нэг жоохон зовлон амсаал тэндээс хурдан гитэлж гарна гэсэн үг. Тийм учраас бидэнд ийм гарц байгаа. Тий, тэгээ гол юм нь юу вэ гэхлээр бид нэр үүлийн үрийг бол бид нэр хуурж мэхдэх боломж байхгүй. Үүлийн үрд бид нар яг үнэнчил байх хэрэгтэй. Үүлийн үрд үнэнч хандаад яг үнэнхээр одоо яг эн чинь нэг юм жам ёс байдаг юм байна гэдээ ингээ сайн бодчих юм бол хүн өөрөөсөө одоо өөрийгөө хуурна гэж байхгүй шүү дээ. Худлаа гэмшинэ гэж байхгүй шүү дээ. Тийм үү? Тэгэл худлаа энийг би хийхгүй дээ гэж худлаа бодоо сул бодчих юм бол дараад нь нөхцөл бүртгэдэг л дорн хийн шүү дээ. Тэгэхээр чин сэтгэлээсээ ингэж бодож ингэх юм бол үл харилнаа, нүгэлэлэн зарилнаа. Энэ бол бурхан багшийн айлдсан ийм гарц. Тэгээ яаж бодсон үнэхээр тийм байв шүү дээ. Гимшихгүй бол ахаал хийн шүү дээ ер нь. Тийм тий. Тийм биз дээ.
Ахиж хийхгүй шүү гээл ингээл сайн бодохгүй л бол ахаал хийн. Арх уудаг хүмүүс яадаг вэ? Арх уухгүй шүү гэж өөрөө бодохгүй л бол арх уухгүй. Гадна талаас нь хичнээн арга хэмжээ аваад тэр хүн өөрөө дотроо арх уунаа гэж бодоо суугаадах юм бол тэгэл ямар ч арга замаар л ямар ч арга байхгүй гараалаа уучна. Тэгэхээр өөрөө чин сэтгэлээсээ би арх уухгүй шүү гэж бодох шүү дээ. Яг үүнтэй адилхан би ахиж ийм алдаа хийхгүй шүү гэж бодох шүү дээ. Тэгэхээр битэрийн яриан дунд бол ер нь бол энэ буддийн гүн ухаан гэдэг бол байгалийн зам ёсыг хүний амьдралд их ойроор учир шалтгаантай, лог гаргалгаатай, шүтэн барилгатай бүх зүйлүүдийг тайлбарлаж өгөөд, ухааруулад эргээд дараагийн зам мөрийг зааж өгсөн ийм ухаан байх. Тэгэхээр дараагийн зам мөр гэхээр бурхан багшийн нөгөө 8 зам мөрийн асуудал яригддаг тийм. Мэдээж хүн эхлээд энэ орчлон ч мөнх ус юм байна. Бүх зүйл агшнаар өөрчлөгдөж ийн гэдгийг ойлгочлоо. Миний үйл хэрэг чинь одоо сайн муу гэдээ эзлэгдээд үлийн үр гэдэг чинь боловсрдаг юм байна. Надаас бүх юм хамааралгүй бусдтайгаа хамааран уншдаг юм байна гэдгийг ойлгочлоо. За сэтгэлийнхаа зүйлүүдийг уурлаад шүү, шунаад шүү. Тэ зарим үед ингээд би бас бусдад туслахыг хичээгээд гэдэг юм байна гэд ингээд сэтгэлийн үйлслүүдээ ойлгочлоо. Тэнгүүд одоо дараагийн тэр зам мөрүүдийн хоёлаа бас илүү ярих гэж бодоод байна л да. Тэр 8 зам мөр гэж хэлдэг. Тий. Одоо зөв үг яриа, зөв явдал мөр гэдэг зөндөө олон зүйлүүд. Тэг энэ явдал мөр хизээ зөв болох вэ гэхлээр бидний өөрсдийн одоо үнэн зөв мэдлэг ухаант ойлголттой холбоотой. Нэг зүйлийг одоо бид нэр сонсоод авлаа. Сонсоод авлаа. Ингэх юм бол жаргана, ингэх юм бол зовно гээл те. Янз бүр ингээл олон зүйлүүдийг бид нэр ойлгоод авчлаа. Энийгээ бид нэр баттай ойлголт болгох хэрэгтэй. Баттай ойлголт болох хэрэгтэй. Хүн гоё сайхан зүйл яриад байдаг. Тэрийг ингээд сонсцсон үед яг зөв сонсцсон үедээ бол тэр хүний имийг л ойлгож байгаа. Энэ бол өөрийнх нь биш. Жишээлбэл одоо нэг юм ярих үед энэ хүн чи ингэж ярьж яагаад чи нэрээ тийм байж тэгээд энэ ойлголт бол яг өөрийнх нь болоогүй байгаа үе байхгүй. Энэ сонсож мэдсэн зүйлийг ингээл дахин бодоод эргцүүлэн бодож яваад яг нэг тийм баттай ойлголт болох хэрэгтэй. Баттай ойлголт болсны дараагаар энийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэсэн цагт тэр хүний нөгөө ярьсан тэр зүйл чинь яг өөрийн болох гэдэг. Энэ өөрийн болчих юм бол яг тэрийг өөрийн болгоод авчих юм бол аяанда бүх юм зөв болно. Явдал мөрөн зөв болно, үг яриан зөв болно, ёс суртахуунтай болно, тийм. Тэгэхээр одоо мэдлэг ухаан маш чухал байна. Баттай үнэн зөв мэдлэг тэрийг өөрөө яг ингээд нэг өөртөө ингээд нэг бүр учир шалтгааны үүднээс нотлон буулгацсан нэг тийм баттай ойлголтоо олж авах нь чухал. Мэдлэг ихлээр их олон талын юмнууд л гарна л да. Жишээлбэл одоо энэ ширээг яаж хийх юм тэ? Гоё кофе яаж уух уу, гоё ус яах уу гэл нэг төрөөр ярьсан. Зөндөө олон мэдлэгүүд байгаа. Хамгийн гол зүйл нь сэтгэлийн талаарх мэдлэг. Энэ сэтгэл чи яг юу юм бэ? Яг үндэ бидний сэтгэл их хүчтэй байна. Бие махбодоор бид нэр тодорхой хэмжээний жаргал зовлонгол амсаж байгаа. Харин сэтгэлээр бол бид нэр хэмжээ хязгааргүй жаргал зовлон хамсахаар байгаа. Сэтгэлийн өөрийнх нь мөн чанар нь тэр ба шүү дээ. Материаллыг биш хурдангүйдэг, өргөн хүрээнд явдаг те. Тэг ингээд үзэхлээр ийм одоо өргөн хүрээнд явдаг энэ сэтгэлийг зовлонтой болгочвол яг тийм хэмжээний зовлон хамсах гэдэг. Бие махбод бол таймтай шүү дээ. Тэ. Яг л одоо нэг ийм хэмжээтэй өөрийн одоо хэмжээгээр л хоол идэнэ. Өөрийн сонсох чадах хүчин чадлын хэмжээнд л сонсно. Гой үнэрийг яг тийм хэмжээнд л үнэртэнэ. Тэгэхээр бие махбодын жаргал зовлон хэмжээ хязгаарт. Тэгэхээр бид сэтгэл дээр илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Бие махбодын тэр тав тухайг бол өгөөсгөж байгаа юм биш. Тэр бол байх ёстой зүйл. Байх ёстой зүйл л дээ. Тав тухтай орчинд байх ёстой, хоол унд идэх хэрэгтэй. Бурхан багш ном айлдж ийсэн чинь ядуу хүн хүрээд ирсэн гинэ. Ядруу хүн. За. Тэгсэн чинь бурхан багш ном номлоход зогсооцсон гэж. Тэгээ яасан гэхээр шавнартаа энэ хүнд хоол өг гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн хоол идсний дараагаар номоо үргэлжлүүлж айлтсан. Үлсэж байгаа хүнд бүр үлсгэлэнд одоо үлсэж байгаа хүнд ном заахгүй шүү дээ. Тэгэхээр биднэрт бол бие махбодын тав дух, бие махбодын хэрэгцээ хангагдах ёстой. Ялангуяа энэ цаг үед бид нэр одоо айтайхан байх хэрэгтэй байна шүү дээ. Тийм. Тэгээ нийгмийн шинжилгээ ухаан дээр хүртэл Масловын гурвалжин гэж ярьдаг тийм.
хамгийн суур хэрэгцээ орон байр, хувцс, хунар, идэж уух хэрэглээ хангагдсны дараа тэр хүн одоо нийгмийн хэрэгцээнүүд те бусдад тус болох одоо дараагийн тэр нөгөө пирамидын оройдох хэрэглээнүүд үүсдэг юм байна л да. Тэрнээс орон байр, хувцс, хунар идэх хоол нь хангагдаагүй байж тэр бусдад туслая. Одоо юу гэх те одоо бүр тэр дээд пирамидын дээд хэрэгцээнүүд үүсэхгүй. Тийм болохоор суур хэрэглээнүүдээ эхлээд хангаа гэж одоо нийгмийн шинжилгээ ухаанд хүртэл гэж үзэж шүү дээ. Тэгэхээр би бас нэг зүйлийг бас асуучмаар санагдаад байна л да. Одоо яг нийгэмд өрнөд байгаа. Мэдээж битүүрийн ярьж байгаа зүйл бол илүү буддийн гүн ухаан талаас, учир шалтгааны талаас нь ярихыг хичээж байгаа. Мэдээж энэ дээр суурлаад бурхны шашин гэдэг зүйл бол байгаа. Мэдээж энэ бурхны шашин эцсийн дүндээ л одоо хүнийг амар амгаланд л хөтлөж байгаа тийм ээ. Тэгэхээр яг монголчуудын одоо нийгмийн сүлжээн дээр сүүлд шашны одоо VIP гэдэг ойлголт бас яваад байна шүү дээ. Анзаарсан бол одоо шашны мэдээж эд хэрэглэлүүд гэдэг юм. Шашин дээр бол эд хэрэглэл одоо ингээл юмнууд сүсэг бишэлтэй холбоотой юмуд гарч ирдэг. Энтэй холбоотой VIP гэдэг ойлголт яваад байна л. Тэгэхээр яг энэ бурхны шашин буддийн гүн ухаан дээр VIP буюу very important person тийм ээ. Чи илүү өрнөөс оржсэн л хэлдэг л дээ. Ийм ойлголт юу байдаг юм. Бурхны шашин одоо нэгийн тусгаалчлал энэ их мундаг тусгай үйлчлэгээ авах хэрэгтэй. Энэ илүү тусгай хүн, энэ одоо нийтлэг одоо тийм хүн гэнтэр гэдэг тийм ер нь гүн ухаан байна уу? Сонирхолтой л асуулт. Тэг нийгэмд үүсээд одоо маргаан үүсээд байгаа болохоор би асуучих л гэж бодлоо. Яг зөв. Бурхан багш VIP-г үгүйсгэсэн. За. Тий, бурхан багшд бол VIP тийм байгаагүй. Энэ юугаар илэрхийлэх вэ гэхээр бурхан багш тухайн үеийн кастинг системийг үгүйсгэж байсан. Ярманы шний тий. Нөгөө кастинг систем чинь нөгөө харц язгууртан юу гэл нэг дээд язгуур нь Берман болон Брахман болон одоо нөгөө шагжин язгуур гэл нөгөө өндөр дөрвөн язгуур байсан. Одоо ч гэсэн энэ тэгэхэд кастинг систем байгаа шүү дээ. Тэгээд эрийг бурхан багш хорж исэн баг. Болохгүй ээ. Ийм байж болохгүй. Хүмүүс бүгдээр адилхан. Юугаар адилхан бэ гэхээр хүн бүхэн жаргалтай байх боломжтой. Жаргалд хүрэх боломжтой. Ганцхан энэ нөгөө ийм язгуур дүрсэн хүн илүү жаргалтай болоод ийм язгуур дүрсэн хүн зовно гэж юусоо байхгүй. Энэ бурхан багш кастинг системийг эсэргүүцэж ирсэн. Тэгэд гол юм нь бурхан багшийн хайлт орч юусоо хүн бүхэнд хүртээмжтэй. Хүн бүхэнд л одоо амар амгалантай амьдрах арга ухааны зааж өгсөн. Хүн бүхэнд гарц зааж өгсөн. Ерөөсөө тэгэж энэ VIP энэ тийм биш гэж ерөөсөө ялгаагүй. Хоёрдугаартгүй ер нь тэгэл ялгараад байх юм бол болохгүй шүү дээ. Энэ нийгэмд чинь. Тийм. Ялгараал явах юм бол одоо эн чинь баян усны ялгаа нэмэгдээд байх тусмал нийгмийн зөрчилтэй үүснэ шүү дээ. Хүмүүс бид нар угтаа бол адилхан шүү дээ. Шар байна уу? Хар байна уу? Тийм ээ. Баян байна уу, ядуу байна уу, эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, хүүхэд байна уу, өндөр настай хүн байна уу, бүгд л адилхан шүү дээ. Бүгдээрээ нэг л юм дээр нэгддэг. Тэрний бүгдээрээ адилхан жаргалтай байхыг бодож байгаа. Бүгдээрээ адилхан зовхгүй гэдгийг бүгд адилхан бодож байгаа. Тийм. Тэгээ энэ дээр чинь одоо хүмүүсийн нэг тийм буруу ойлголт байгаа байхгүй. Лам нар энэ хүмүүст үйлчлэл, баян хүмүүст үйлчлэл, ядуу хүмүүст уулздаггүй энэ төр гэх тийм юусоо биш. Бурхан багшийн үед бурхан багш тэр хэн нэрэн тэгэл яг хэн юу хүснэ яг бурхан багш хүлээж авч уулзаал тэр хүмүүстэй ханддаг байсан. Ялгаагүй цааталт нь том хаадууд уулздаг байсан. Адилхан л уулздаг. Ялгар үзэж юусоо болохгүй байна. Ялгар үзэж. Энэ ялгар үзнээс болж маш олон асуудлууд үүсдэг. Уур хилэн яагаад үүсдэг юм? Өөрийн дайсандаа уурладаг. Ялгартай үзэл үүсэж гэж шүү дээ. Хүсэл шунал эн чинь яаж үүсдэг вэ? Өөрийн нэг өөртөө ойртуулсан учраас минийх гэж бодсон учраас түүнлэгөө хүсэл шунал төрөөд дайсан гэж бодсон учраас түүнлэг уур хилэн төрөөд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө адил тэгш хандахгүй л бол ялгар үзгэл юм бол олон асуудлууд араараасаа дагаж гарч ирнэ. Тийм учраас бусдад сайхан сэтгэлийг төрүүлэхэд бол энэ хүн надтай адилхан гэдэг талаас нь бодох хэрэгтэй. Бид бүгдээр адилхан. Бүр одоо хөдөөний малчин хүнч адилхан, хотод амьдарч байгаа бийж адилхан, тэр хүнч адилхан, энэ хүнч адилхан. Дээрээс нь монголчууд бид бүгдээр адилхан шүү дээ. Бидний зовлонч адилхан байх шүү. Бид адилхан түгжирж байна. Адилхан утаагаар амьсгалж байна. Тэг хинж байсан тэгэл яг л адилхан зовлон амсаал жаргасан ч гэсэн тэгэл адилхан тийм жаргал амсаал явж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө бид нар энэ ялгар үзлийг гаргаж ерөөсөө болохгүй. Бурхны шин бол энийг эсэргүүцдэг.
Эрс эсрэг үүсдэг. Тэгээ энэ дээр VIP хүмүүс ерөөсөө ингээл нэг тийм одоо нэг хүмүүсийн дунд нэг тийм буруу ойлголт байна л да. VIP гэхэлэр нэг тийм гоё гэж бодоод байдаг. Тэ? Тэг шинэ болохгүй шүү дээ одоо тэгээд одоо хэрвээ одоо ингээл одоо бидний одоо ингээл VIP гэж ялгаад ах юм бол нэг нь тийш орох гэж зүтгээл ороогүй нь тэрэндээ гомдоол. Тэгэл нөгөө зовлонгийн гол үндэс чинь тэндээс дахиад л ургаж ирж байна. Яг үндэ бол зүгээр л одоо хий хоосон л өөрийн төсөөлөл шүү дээ. Ер нь бол. Зүгээр л ингээл нэг тийм. Дээр үед энтгэхээс ирээд удаагүй байхад нэг реклам цацчихсэн. За. Үнэртэй усны реклам. Тэгсэн чинь таны зиндааг тодорхойлох үнэртэй ус гинэ. Зиндааг тодорхойлох. Тэгээ хэрвээ тэр үнэртэй усыг түрхчих юм бол тэр дээд зиндаанд орно. Хэрвээ тэр үнэртэй усыг түрхэхгүй бол дээд зиндаанд орохгүй гэтэл. Тэгээ тэр үнэтэй ус юм байна л. Тэгээд үнэртэй усыг авахын тулд нөгөө дээд зиндаанд орохын тулд тэрийг авах гал ингээл. Тэгээ нэг зах зээлийн нийгэм чинь ингээл хүмүүсийг ингээл яг нэг ингээл хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж шít нэг талаас. Тэгээд зиндаа гэснээс яг саяны явтай холбоотой саяхан бас нэг юм үнэтэй нэг юм дөрвөлжин сахиус гандан дээр зарагддаг хямдхан сахиусны бас юу нийгмийн сүлжээн дээр явж ийн л та. Өөрөөр хэлбэл тэр үнэтэй нь болохоор одоо арай өөр одоо хийцтэй ингээ харахад айг адилхан үнгүй нь болохоор нэг принтл юм байна л та. Тэгэхээр энэ сэтгэлд оршоод байгаа зүйлийг материалыг гадаад харагдаж байгаа зүйл үнэтэй байлаа гэдэг тэр хүн үнэтэй сэтгэл одоо юу гэх юм өөрчлөлт одоо хоёлаа ингэ сайн ярьсан те тэр сэтгэлийг хүчтэйгээр өөрчлөх үү хямдхан гэд одоо зарагдчихж байгаа юм хүний сэтгэлийг одоо ингэ өнгөцгөн илээд явахт үгүй. Тэгэхээр энэ бид нар энэ буруу үзлүүд их байгаатай холбоотой альва ямиг үнэтэй хямдхан те дээд доод те буруу зөв гэд ингээд өөртөө нөгөө түрүүнээс дахиад нөгөө эндүрсэн бодлороо үндсээр нь ингээд буруу бодоод яв. Тэгэхээр чинь цаад утгаараа буддийн гүн ухаанаас бүр тис өөр замаар яваад байгаа мөртлөө буддийн гүн ухаан дээр суурилсан бурхны шишний юмнуудыг хэрэгжүүлээд ингээд төөрөлдөд яваад байгаа юм шүү. Тий одоо яг л төөрөгдөл байна л да энд. Төөрөгдөл байна. Бид нэр нэг зүйлийг ингээл гойгоо бодцсон. Энийг сайнгаа бодцсон. Гэтэл яг үнэндээ тэр тухайн зүйлийнхэн гоё гэж бодоод байгаа тэр зүйлийнхэн яг жинхэнэ мөн чанарыг харах юм бол бидний бодсон шиг биш байхгүй. Ууралсан ч ялгаагүй. Дургуй цаал уурлаа л байгаа. Яг үнэндээ тэр юунд нь уурлаад байна уу гэж цааш нүшэл авшруулад үзэнгууд яг миний бодсон шиг биш байдаг. Тэгэхээр л сайн муу гэдэг чинь сайн муу гоё муухай гэдэг чинь ерөөсөө л өнгөц дүгнэлтүүд явагдаад байгаа. Зөвхөн одоо нэг гадна талын дүгнэлтүүд. Гүнзгий орох юм бол гоёнч муухайнч байхгүй. Одоо жишээлбэл энэ аяг чинь гоё гэж бодъё л д. Энэ аягны алийг гоё гэж бодоод байгаа. Тэ? Хэлбэрийг гоё гэж бодоод байгаа юм уу? Өнгийг гоё гэж бодоод байгаа юм уу? Доторх нь гоё юм уу? Гадарх нь гоё юм уу гэд ингээл лавшруулад үзэх юм бол гоё гэдэг тодорхойлт энэ дотроос олдохгүй. Тэ. Агаал муухай гэд бодъё л д. Энэ аягны алийг муухай гэж бодоод байгаа. Өнгийг гоё гэх гээд байгаа юм уу? Хэлбэрийг гоё гэх гээд байгаа юм уу? Гадар нь гоё юм уу? Дотор нь гоё юм уу? Аль нь гоё? Ёроол нь гоё юм уу? Аль нь гоё гэд ингээд яг юунд нь уурлаад байна уу? Юунд нь дургуцаад байна уу гэд ингээ хайхад үзэхлээр эндээс нөгөө муухай гэдэг тодорхойлт бас байхгүй болж байна. Энийг шинжлэх ухааны эрдэмтэд ч гэсэндээ одоо ингээ нотолцоод байна шүү дээ. Квант физикийн онолоор энэ ширээ материалын чанар алдсан. Гүнзгийрүүлээд ингээл судлаад байсан чинь энэ ширээ материалын чанаргүй болчихж байгаа юм. Тэ. Тэгэл одоо бид нэр уул нь бол ийм хэлбэртэй, ийм өнгөтэй, ийм гоё ширээ байна гэж бодож шít. Яг үндэ энэ бол бидний зүгээр ингээд нэг зүгээр өнгөц тодорхойлт л байна. Гүнзгийрүүлүүд үзэх юм бол адилхан. Тэгээ энэ судалгаа дүгнэлт гарснаас хойш квант физикийн эрдэмтдийн дунд хүчтэй уурлах нь багассан, хүчтэй шунах нь багассан. Яагаад гэвэл тэр хүмүүсийг эцсийн мөн чанарыг мэдж байгаа учраас тийшээ хүчтэй уурлах шаардлагагүй болчиход байгаа байхгүй. Хүчтэй шунах шаардлагагүй болчиход байна. Гэтэл квант физикийн үзэл онол чинь буддийн гүн ухааны яг тэр сэтгэл хөдлөлтийн үзэл онолтой төстэй байхгүй. Буддийн гүн ухааны дөрвөн төвшин байна шүү дээ. Философийн дөрвөн төвшин. Энэ дөрвөн төвшин сэтгэл хөдлөлтийн үзэл онолтой төстэй байна. Гэтэл тэрний дээдлэлт нь төв үзлийн онол байгаа буддийн гүн ухааны. Энэ бол бүр юмс үзэгдлийн эцсийн мөн чанарыг бүр хоосон чанартай гэж тайлбарлаж байгаа. Эрдэмтэд квант физикийн эрдэмтэд болохоор энийг долгионы төдийд долгион гэдэг нэг юм заавалж бүр огт үгүйсгэж чадахгүй
гарцаагүй нэг юм байх ёстой гэж бодоод тэнд нэг тийм долгион байна. Угаасаа ч нүдэрээ хараад ингээд долгион гэн ингээд хэлчихэд байна л да. Буддийн гүн хонд бол энэ хүмүүс бүхэн бүгдээрээ хоосон чанартай. Хоосон чанарын төвшөнд энэ VIP байна уу, VIP биш байна уу, ерөөс бүгд адилхан сайн байна уу, муу байна уу, бүгд адилхан болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг явж юмсийн бодит үннийг л мэдэх хэрэгтэй болж байна шүү дээ. Тийм үстэй. Одоо ингээл өнгө дүгнэлт хийгээл зөвхөн өнгөн талд нь яваад ах юм бол энэ хорвоод чинь бид нар 50 амглан суухыг аргагүй байгаа байхгүй. Зарим нь гой харагдаал, зарим нь муухай харагдаал те. Зарим нь одоо зарим нь үзэн ядаал, зарим нь хүсээ алингаал, шунаал ингээд яваад байгаа чинь дандаа энэ өнгө дүгнэлтүүд бол биднийг ийм одоо 50 амглан биш одоо алдагдуулдаг зүйлээ. Харин юмс үзэгдлийн жинхэнэ мөн чанар, эцсийн одоо тэр жинхэнэ мөн чанарыг ойлгочих юм бол бид нар илүү 50 амглан болох гэдэг. Тийм учраас хоосон чанар гэдэг ойлголт байна. Эцсийн мөн чанар тэр хоосон чанарыг ойлгох юм бол бидний уур хилэн байхгүй болно. Хүсэл шунал байхгүй болно. Атаа орсол байхгүй болно. Зүгээр орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд энэ материалын чанар алдагдчихгонгууд материалын чанаргүй юм байна гэдгийг мэдэн гутал уур хилэн байхгүй болж байгаа бол энэс илүү гүнзгий тайлбарласан тэр хоосон чанарыг ойлгох юм бол бүр илүү уур хилэн хүсэл шунал байхгүй болохоор байгаа. Төрөөсөл уур гэдэг чинь түрүүнээс хойш бид хэд яриад байгаа тий. Өөрийн зүгээр төсөөлөл, өөрийн өнгөц дүгнэлт. Нэг бол бодит үннийг хэтрүүлэн үтсэн, нэг бол үгүйсгэн үтсэн ийм олон янзын буруу бодлоос болж л одоо бид нэр уурлал, хямраал ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөн энэ аливаа нэгэн зүйлийг одоо яг жимийн үнэн мөн чанарын л ойлгомоор байна. Хий хоосон ийм нэг бодолд автаж ерөөсөө болохгүй нэг ийм л өөртөө нэг ийм үүсгэж штт. Тэгэл тэрэндээ автаал тэр л гой болчвол тэрийг л авчвал гоё болох гоо. Гэтэл яг үүнд за тэрийг авлаа гэж бодоход асуудал ахаал цааш үргэлжлээл явна шүү дээ. Тэг яг үнэ. Би ер нь нийгмийн сүлжээн дээр 2011 оноос хойш хүмүүст ингээл зөвлөгөө өгөхгүй бол ингээл хүмүүстэй харьцаж гин гэсэн үг шүү дээ захим орчинд. Тэн дээрээс хойш захим эмч. Тий ойлгосон гол зүйл бол мэдээж тэн дундаас хүмүүс эмчээ мундаг шуулгин. Тэрэнд би одоо хөөрөх шаардлагагүй гэдгийг ойлгосон. Энэ юм чи юм шүү, тийм шүү гэж янз янзаар хэлнэ. Тэрэнд би нэг тэгэл гунж готраад ах шаардлагагүй гэдгийг ойлгосон. Хэрвээ магтуулаад сайхан болчдөг бол магтуулаад ах хэрэгтэй байна. Тэ? Тэр хүмүүс намайг муулаад ахаар би муухай болчдөг бол тэр хүмүүсийг муулахгүй байх бүх аргыг нэргэлэх хэрэгтэй байна. Магтсан ч муулсан ч яг угтаа би байдгаараа л байж байгаа болохоор тэрэнд нэг бол хөөрөөл, нэг бол гунж готраад ах энэ сэтгэлээ ингэж донслоход ах шаардлагагүй байна гэдгийг энэ олон хүмүүсийн магтах муулах дунд бол ойлгож авсан. Тэгэхээр нөгөө талаас шүтэн барилга буюу тэр хүмүүсийн тусаар би бас юм ойлгочлоо шүү дээ. Тэгэхээр бас тэр зүйлүүдийг л бид нэр ойлгох хэрэгтэй байна даа л гэж боддог. Яг тийм. Одоо дөрөв хэлсэн бурхан багш кастинг системийг өгөөсгсөн. Кастинг системээр ийм юм байж болохгүй. Хүн бүхэн адилхан юм а гэсэн. Энтгүүд үгэнд нь орсонгүй шүү дээ. Тэ. Одоо ч гэсэн кастинг систем үргэлжлээл тэгэл нэг нэгэндээ ингээл одоо дээрэнгүү хандаал эсвэл нөгөөх нь ингээл хов тавилан зовлонтойгаал би хизээж энэс гарахгүй гэл энийг бүр явал амьдралыг дуусгаж байгаа тохиол зөндөө их байна. Тэгэхээр энэ бурхан багшийн үед бурхан багшид дургүй хүмүүс зөндөө байсан. Бурхан багшийг муулдаг. Тэ энэ бурхан буддаа гэж энэ шиг муу хүн алга гаал урлаал муулаад яваад хүмүүс зөндөө их байсан. Үгэнд нь ороогүй энтгүүд тэр чигээрээ бурханы шинтэн болоогүй. Бурхан заларчаад бурхан өөрөө яг ингээд одоо бодитоор номоо айлдаж яхад энэ сургаал арга замыг ингээд арга ухааныг жаргалтай амьдрах арга ухааныг зааж яхад тэг үгэнд нь ороогүй. Дээрээс нь бүр нэмээд буцаагаад муулж исэн. Тэгэхээр мань мэтийн хүмүүсийг муулах нь бол одоо бүр мэдээж эрэг байхгүй юу? Мэдээж эрэг. Одоо дургүй хүмүүс зөндөө байгаа. Муулдаг, шөмжилдэг хүмүүс зөндөө их байгаа. Далаа өгш байна. Далаа өгш дээр үед нэг одоо айлдаж исэн намайг ийм одоо ингэ чөтгөр болгоо зурцсан эвэртэй ингэ зурцсан байсан гэж. Тэгээ энийг гэдэг. Тий. Намайг одоо ингэ чөтгөр гэд хэлсэн байсан гэж. Тэгээд эн чинь ерөөсөө ертөнцийн үзэгдэл юм байна л да. Хин нэгэн хүн өөрийг муулах, янзаар хэлэх. Тэгээ гол юм нь юу вэ гэхээр сая таны хэлдэгчлэл нэг хөөрөмшөөд байх шаардлагагүй, магтлаа гэж хөөрөмшөхгүй, мууллаа гэж гунж гутраад байхгүй. Тэгэл байдаг л зүйл. Яайл дээр үдчих байсан, отоож гисэн байж л байгаа. ертөнцийн нэг юунд чинь хүмүүс их амархан автдаг байх нь шүү дээ. ертөнцийн одоо нэг юм эгэл үрдийн амьдрал. Энэ юу гэхээр магтаалт дуртай, муулахад дургу. Авраам Линкольн өөрийнх нь хүүхдийн багшид нэг загтал хийлгэсэн юм байна.
Тэгээд тэр загтлаар сүлд эндхийг тийм открет ил загтал гаргачих. 1 2 3 гээд 10 зүйл хүүгийнхэн багшаас нэг 10 зүйл хүсчихэлтэй. Тэрний хамгийн нэгдүгürt ихэнд нь хүн бүхэн магтаалын үгэнд дуртай. Тийм учраас миний хүүг магтаж байгаач гэж хүссэн байлээ. За. Тий. Тэгэхээр чи одоо айгу мэдээж хэрэг хүүхдүүд урам зориг өгж одоо ингэж дэмжилгүй яах вэ? Гэхдээ л яг ингээд гүнзгий ингээд аваад үзэх юм бол магтаал дурлнаа гэдэг чинь нөгөө талдаа муу шаалд гомдно гэсэн үг байхгүй. Тий. Жишээлбэл Оросууд яадаг вэ гэхээр нөгөө өвөө эмээ нарыг чинь юу гэж дууддаг вүлээ? Өвөө эмээ нарыг октоудаа гэж дууддаг шүү дээ. Октоудаа гэж дууддаг шүү дээ. Юу лээ девочки гэх тий. Тэр эмээ нарыг эмээ гэд хэлчихвэл гомдох гээд байна. Октоудаа гэх юм бол баярлаад байгаа байхгүй. Одоо би энд инээ төрөөд дээ. Тэгэл улс улсны соёл одоо янз янзын тийм юм байдаг л байх л та сэтгэхгүй. Одоо эмээ манай Монголын эмээ нарыг октоудаа гэж хэлэх юм бол эмээ нар бол чи юу яриад байгаа юм бол гэх байх та. Тэгээд эн чи яаж нөхлөөр энэ магтаал муушаал энэ төр гэдэг чи ерөөсөө нэг тийм зөвөр нэг тийм хүмүүсийн одоо нэг юм төр зургийн л нэг тийм үзэгдэл байх нь шүү дээ. Яг бодит үнэндээ бол бидний цаад бодит үнд нөлөөлдөг юм ерөөсөө биш. Маш чухал та их сайхан зүйлийг олж харсан. Одоо мундаг эрдэмтэй болцсон байгаа юм байна. Ялангуяа энэ одоо цахим орчин үйл ажиллагаа явуулдаг хүн чинь одоо чухал байна шүү дээ. Энэ цаг үед бидний одоо нэг мэдж анхаарах хэрэгтэй зүйл энэ. Цахим орчинд бид нар хүмүүс нэг олоолаа нийлж байгаа дайрж байна. Талаас янз янзаар ингээл тэг нэг хүн л довтлж байгаа. Энэ маш хүнд нүгэлтэд орно. Ягаад гэвэл ийм атаканд орсон хүмүүсийг би хид мэднэ. Үнэхээр зовдөг юм бэл. Үнэхээр хүнд тусдаг юм бэл. Тэг яаж юм гэхээр өөрөө зүгээр ингээд бичиж байгаа байхгүй. Зүгээр ингээд нэг коммент бичээл доромжлол бичиж. Тэгтэл олон хүмүүсийн нэг ийм зүйлүүд чинь нэгдээд ингээд бөөнд ороод ирэхлээр нөгөө хүнд маш хүнд тусдаг. Тэгэхээр энэ нөгөө талаас яаж юм гэхээр олуулаа нийлж ягаад хүнд одоо нэг хүмүүс нэг хүнийг зовоочж байгаа байхгүй. Гэмт хэрэг чинь олуулаа нийлж ягаад хийсэн гэмт хэрэг чинь хам хэрэг болоод хүндэрдэг үстэй. Яг үйл өөрийн зарчмаараа бол энэ хүнд хүчтэй нөлөөлдөг учраас ийм зүйл битгий хийгээрэй гэж хүсмээр байгаа хүмүүс хиймээргүй байна. Учрыг нь олоогүй байж ээж хүмүүсийг тагаад ингээд хин нэгэн хүн л битгий дайрааж. Дээрээс нь хин нэг үнийг шүүмжлэх гэж мэдээж шүүмжлэхгүй яг шүүмжлэх гэж байгаа бол хийсэн үйлдэлийн шүүмжлэх хэрэгтэй. Ялгах манай одоо буддийн гүнханд энэ хүний хийсэн үйлдэл ба хүн хоёрыг ялгана. Хүнийг шүүмжлэх гэж байгаа бол үйлдэлийн шүүмжлэнэ гэсэн үг. Тэм учраас энэ дээр их тийм тайван байхгүй болвол одоо ингээд нэг үзэн яддаг, ууралдаг. Тэгээ эн чинь ингээд олон юм ингээд хоримтлагтаад яваад байвал нэг нь лгөө одоо чөлөөтэй юм а илэрхийлдэг болоод байгаа байхгүй. Түрүүн та бүхэн ярианы ихэнд гарсан тийм ээ монголчууд нэг нэгэндээ хатуу ханддаг чинь энэ миннээс бас нөлөөлөд шүү дээ. Тийм учраас ийм зүйлүүд нэг л битгий зовоогочлоо гэж л хүсмээр байна. Нэг нэгэндээ битгий хатуу үг хэлээч. Тэгээ битгий их зовоогооч. Дээрээс нь дахиад 10 хар нүгэл дотор тэр ширүүн үг хэлэх гэж байдаг. Ширүүн үг хэлэх. Хүн өөрийнхөө одоо эмзэг сэдв байна. Хүний эмзэг сэдв. Одоо ичдэг, болгоомжилдаг, айдаг, хэн нэг хүнд харуулгаас одоо болгоомжилдаг. Тим зүйлийг мэджгаад тэрийг гаргаж ирж ярих. Жишээлбэл одоо хүн тарганаасаа ичдэг, санаа зовдөг байх юм бол тэрийг гаргаж ирж ярих юм бол энэ илүү хүнд нүгэлд орох гэдэг байхгүй. Яг гэвэл тэр хүнийг илүү эмзэглүүлж, илүү зовоож. Тэгэхээр хүн илүү зовоох юмыг л одоо аль болох цээрлэмээр байна. Одоо баг ялгаагүй л тэгтэл илүү зовоож байгаа чинь илүү хүнд нүгэл ураагаад байгаа байхгүй. За ингээд битүүрийн ярилцах цаг ерөнхийдөө өндөрлөх бас төгсөж чинь. Тэгээ би бас өвдөө ингэж боддгийн. Одоо бусдад одоо аль болох сайн зүйл хийхийг хичээ. Одоо бүр хийж чадахгүй бол бусдад гай болохгүй хүн шиг явъя. Тэ? Тэгж боддгийн. Тэгээд ямар ч сан бас та битүүрийн ярилцлага бол яг нийгэмд байгаа бидний одоо ёс суртахуунтай холбоотой зүйлүүдийг буддийн гүн ухаан талаас нь одоо тайлбарлахыг хичээлээ. Тэгээ магадгүй миний ярьж амжаагүй, асууж амжаагүй одоо таны бас энэ зүйлийг хэлэх юмсан да гэж боддог зүйл ивэл одоо сүүлийн хормыг танд үлдээж байна. За баярлалаа. Түрүүн би нэг яриан дундаа нэг цохос дурдаад өнгөрсөн энэ монголчууд бидэнд маш их боломж байна.
Бид нэр илүү тайван амгалан амьдрах боломж бидэнд байгаа. Энэ юу гэхээр бидний сэтгэлгээтэй холбоотой. Бид нэр сайн бодож чадах юм бол стресстгүй байх боломж байна. Мэдээж гадна талын нөхцөл шалтгаан бол зөндөө олон зүйлүүд байна л да. Бид нар засах ёстой зүйлүүд зөндөө их байгаа. Тэгэл энийг одоо засаад тэгээ дотоод сэтгэлдээ хямраад байх юм бол одоо тийм хүмүүс байна шүү дээ. Хичнээн тав тухтай орчинд байгаа хэрнээ стресстэй хямраад байгаа хүмүүс байна. Тэгэхээр дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах нь чухал байна. Бидэнд бол боломж байгаа. Бидний сэтгэлийг эртний тийм соёл уламжлал бидэнд байгаа байхгүй юу? Айл болох сэтгэл санаагаа тайван амгалан байлгах. Тэгээ дээрээс нь хамгийн гол нь монголчууд бид нэг нэгэндээ зөөлөн хандах. Сайхан тийм тав тухтай тайван амгалан нийгмийг бүрдүүлэх. Одоогор бол бид нар бусад улс орнтой харьцуулбал тэр аимшигтай нийгэм хараахан бүрдээ байхгүй шүү дээ. Бид нар илүү тайван амгалан амьдарж байгаа. Энэ дээр бид нар анхаарал хандуулад энийгээ бид нэр додгомдож цааш нь ингэж авч явахгүй бол бид нэр сайн талуудаа алдаад байна гэсэн үг. Сайн чанаруудаа алдаад л тэгээ сүүлдээ тэгээд энэ хүндрээд явчвал одоо хол явчвал бид нар буцааж чадахгүй. Тийм учраас яг одооноос эхлээл бид нэр илүү уужим тайван амгалан нэг нэгэндээ зөөлөн хандах, нэг нэгийг ойлгодог байх хэрэгтэй байна. Тэхийн тулд бид нэр өөрсдийн энэ мэдлэг ухаанаа сайжруулмаар бид нар мэдлэгтэй баймаар байна. Маш олон төрлийн сургалтууд явагдаж байгаа. Талд янз янзын сургалтууд явагдаж байгаа. Тэгээ эндээс бид нар яг өөрсдөд одоо таалагдж байгаа өөрсдөө тохирох тийм сургалтуудыг олоо сургалтанд суух хэрэгтэй. Энийг сургалтанд суухгүйгээр бид нэр энийг тийм гэвгэнт нэг өглөөс ирсэн жил яг сайхан сэтгэлтэй болоос ирнэ гэж байхгүй. Яг үнэ. Тий. Тэгэхээр бид нэр яг нэг өөрсдөө хичээл зүтгэл гаргамаар байна. Гадна тал дээр бол бид нэр өөрсдөө хичээл зүтгэл гаргадаг турах турах курст чинь хэдэн мянгаараа явдаг юм байл шүү дээ. Тий. Турах тал дээр бол бид нэр хангалттай анхаарал хандуулаад байгаа байхгүй. Тэгтэл сэтгэл дотор байгаа тэр сэтгэлийг тайван амгалан болгох тал дээр арай бага байгаад байна. Арай бага байгаад байна. Тийм учраас энийг өшөө жоохон нэммээр байна. Бие махбодоораач гоё сайхан, дотоод сэтгэлээрээч гоё сайхан ингэж амьдрмаар байна. Яг л амьдрал богинохон. Бидний амьдрал ингээл бол цогцолтгүй ингээл хоргодоол яваад байгаа байхгүй. Тэгэл төгсгөл рүүгээ ингээл яваад байна гэсэн үг. Тийм учраас бид нэг өдрийг ч гэсэндээ тайван амгалан өнгөрүүлвэл энэ хүн яац болох гэдэг байна. Тийм. Тэгэхээр бид нэр ухаалаг амьдрах хэрэгтэй байна. Үн цэнтэй баймаар байна. Тэгээ яг үүндээ бид чинь нийгмийн амьд гэдэг шүү дээ. Нийгмийн амьд гэдэг чинь дандаа нэг нэгнээс хамааралтай амьдрна. Тэгээ миний амьдрал энэ хүнээс хамааралтай, тэр хүнээс хамааралтай, энэ хүнээс хамааралтай, бүгднгээс нь хамааралтай. Тэгсэн хэрнээ энэ хүнд ч уурлал, тэр хүнд ч уурлал ингээд ах юм бол тэр хүнийг ээж зовоогоод үр дагаварт өөрөө ч зовоол. Тийм ээ ингээд хин зовоод дуусч байгаа байхгүй. Тийм учраас энэ дээр их тийм ухаалаг байж их одоо сайхан тийм ухаалаг баймаар байна. Сарвал ухааныг мэдлгүй 100 жил амьдарснаас мэдээд нэг өдөр амьдарсан илүү үнцэнтэй гэж үг байгаа шүү дээ. Тэгээ нэгсэндээ адгуус амтан мэд юу ч мэдэхгүй зөв бурууг ялгахгүй ингэж 100 жил амьдарснаас зөв бурууг ялгаад тийм ээ ухаалаг ингээд нэг өдөр амьдрах нь илүү үнцэнтэй байгаа байхгүй. Тийм учраас бидэнд бол маш том боломж байгаа. Инэрэнгүй сэтгэлтэй бид нар чинь монголчууд бид инэрэнгүй ард түмэн. Инэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Илүү өргөн ухаантай, мэдлэгтэй, юмыг гүнзгий бодох чадвартай маш хурдан тийм сэтгэл хөдлөлт автдаггүй хашир хүмүүс. Тэгэхээр энэ дээр бид нар одоо ингээд нэг юм нухацтай, даацтай ингэж боддог байх хэрэгтэй байна. Одоо олон зүйл байна л да. Тэгэл бид нэр гол юм нь ерөөсөө амьдралдаа үнцэнтэй хандъя. Дандаа сөрөг талаас нь битгий хараач. Амьдралыг битгий хар. Болохгүй зүйлүүд зөндөө байгаа боловч сайн талаас зөндөө их байгаа шүү дээ. Тийм учраас гоё сайхан өөдрөг, урам зоригтой ингээ сайхан амьдрамаар байна. Амьдралыг үнцэнтэй өнгөрүүлмээр байна. Ингэж л одоо хүсмээр байна. За баярлалаа. Тэгээ мэдээж Бацангал багшийн хувьд бол Легмон сан гэдэг одоо төрийн бүсийн чиглэлээр нийгэмд энэ сэтгэлийн гэрэл гэгийг олох чиглэлээр хамгийн гол нь буддийн гүн ухаан дээр суурилсан арга техникүүдийг орчин цагийн шинжилгээ ухааны бас арга техникүүдтэй хослуулад явдаг гэж би хувьдаас ойлгодог. Тэгээд та бүхний хийж байгаа үйлс улам дэлгэрэх болтугай. Тэгээд та бүхний одоо сургалтанд хамрагдсан олон мянган шавь бусад хүмүүстэй олон одоо сайхан гэрлийг түгэх болтугай гэж ерөөе дөө. За баярлалаа. За. Захимч подкаст энд хүрээд
өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.